Үзэгчтэй тэгэхээр хоёр дахь зочноо та бүгдэд танилцуулах барах шаардлагагүй байх. Плюс TV сувгаар та бүгдэд 20 цагаас 21 цаг 30 минутад явагддаг нэвтрүүлэг эхлээд 45 минут өнгөрсөн байна. Одоо бид хоёр дахь зочнотойгоо уулзчихэд тэгэхээр манай телевиз сувгийн ард ямарваа нэгэн улс төрийн хүчин, нам эвсэл, баян олигарх, мөнгөтэй хүн байхгүй. Бид бол зөвхөн ард түмэнд үнэн бодит байдлыг ямарваа нэгэн цензургүйгээр чөлөөтөөгөр ингэж хүргэх ийм бодолтой сууг юм аа. Ингээд өнөөдрийн манай зочноор ард түмний дунд Буянгийн жаргал сайхан гэж нэрээрээ алдарсан бүгд найрамдах намын дарга хурлын гишүүн байсан, аж үйлдвэрийн яамны сайд байсан, Базар садын жаргал сайхан оролцож байна. Орой минь хүргье. Орой минь. Хоёулаа та гэж ярилцах уу? Зүгээр л энгийн үед ярьдаг шиг хамаагүй ярьчих уу? Яах вэ? Хамаагүй яриё. Хамаагүй ярил. За, хамаагүй яриаг л яах вэ? Гэтэ бас үзэгчтэй хүндээ би ямар ч хэлсэн та гэж хэлье. Гэхдээ жоохон амарчээг л яадаг юм бэ? Бид нэвтрүүлэгт ураад 2 удаа бүр үзэгчтэй хэлээд дагнаа хуралтай ажилтаа гэд хаяа нэг амарч явах хэрэгтэй шүү дээ. Үн чинь бас. Орой болцсон. Өөрөө бол архиудгүй. Тэгээ баар нөгөө юу гэдгэлээ баасан ахын өдөр мөдрийг тэмдэглэдгүйг нь одоо би л маш сайн мэднэ. Оройжингаа ингээ ажиллаад байхаар чинь тэгээд яах юм бэ? Ер нь бол хүн айтайхан дэрийг үл ажил хийхээс өөр зам байхгүй шүү дээ. Ер нь бол ажилгүй хүмүүст бол санаа зовох юм алга байна. Өдөржингөө энэ зам дээгүүр машинтай олгож байна. Тэ оройд нэг бааранд орчиж байна. Зовлонгүй амьдарч байгаа нэг хэсэг ажилгүй хүн бааранд орохгүй төрийн албан хаагчд ордог гэд Батбаатар хэлсэн шүү дээ сая. Төрийн албан хаагчд бааранд ордог тэдрээс л 1% татвар авах гэж байгаа маа гэдэг. Зөв. Тийм юм байл үдээ. Та тэгэхээр төрийн албан хаагч болохоор бааранд орохгүй л юм байгаа юм байна тийм. Гэхдээ яг хөө бид нарын татварын мөнгө идүүдэд байгаа юм байл үдээ. Тийм учраас одоо манай аж ахуйн нэгжүүд татвар төлөхөө болчвол бааранд орох болчих байх л та. Төрийн албан хаагчд. Гэхдээ шин татвар төлөхгүй л тэгээ барьж байгаа шоронд хийн шүү дээ. Одоо яа их өршөөлж байгаа. Одоо яа их хөдөө хийхээс биш. Тэ? Хийхгүй хийвэл тэр л үз. Одоо тэрнээс айждаг амт ингэж хаах. Ер нь тэгээд татвар төлнө гэдэг бол энэ сайн дурын асуудал шүү дээ. Тэрнээс татвар гэдэг бол энэ дээрэмдлэгийн ажил байж болохгүй. Аль ч улс оронд. Манайхан ойлгохдоо бол ер нь татварын алба гэдэг бол одоо нэг дээрэм хийж явах хэрэгтэй ойлгох юм л. Тэ. Та татвар төлдгөө. Төлдгөө явах та нөт мөтөс эхлээл энэ 20 жил зөндөл төллөө. Гэхдээ нууцшүүлжсэн одоо жишээ нь зөвхөн 14 онд танай компани ер нь хэдэн төгрөг улсад татвар төлөв. Би одоо тэрийг мэдэхгүй юм дөө. Баримжаагаар. Мэдэхгүй. За. Ямар ч байсан татвар төлөгчийн нэг их ч вэ нөө баг ч вэ нөө. Гэхдээ нэг зүйл асууя да. Жишээ нь 90 оны тэр цагаан морин жил тэгэл одоо 3 сар жагсаал цуглаан болоод 90 оны юмд байж хахад жаргал сайхан гэдэг хүн тэр ардсан хөдөлгөөн, ардсан холбоо эвсэл тэр юмны л одоо миний ойлголтоор толгойд нь явж исэн цөөн хэдэн хүний нэг. Одоо зөвхөн мөнгө төгрөг машин дээгнэгээр үйлчлэх байтхал явж исэн. Яагаад ардсан намаасаа гараад өөр нам байгуулах шалтгаан гарав? Юу бол? Гэхдээ тэр үед бол яг хуу Монгол Ардын хувьсгалт нам байлаа шүү дээ ардсан нам. Тэгээ Монгол Ардын хувьсгалт намыг татан буулгад тарааж хаяа. Нэгэнтээ намын удирдагч одоо улс төрийн үзэл бодол нь өөрөө одоо ингэ дуусж байгаа учраас энэ намыг хаагаад тэгээд олон намын систем зөвшөөрсөн юм чинь олон сайхан шинэ хөгжлийн намууд гаргая. Тэгэхгүй бол шинэ хуучин хоёр нийлэхээр ингэ харшлаад хор болд юм аа гэд нэг үг байна Монгол үг. Өнөөдөр бол тийм л байна л да. Бид ч одоо нэг социализмын замаар чивж байгаа юм алга, нэг капиталын замаар чивж байгаа юм алга, хүний эрхийг ч нэг дээдлээд байгаа юм алга явж ер нь хамгийн бүдүүлэг тэр нэгээр чаатын замаар л явж байгаа шүү дээ ерөнхийдөө. Зэрлэг капитализм. Тий. Зэрлэг капитализм юм биш юм аа. Одоо коррупцод идэгдсэн тийм ээ хамгийн бүдүүлэг хоцрогдсон нийгмийн хөгжлийн хамгийн дороотолд орсон тийм нийгмийн одоо тогтолцоорол явж шít. Африк бол тийм байгаа шít. Африк бол ардсан орн гэж хэлэхэд хэцүү. Социалист орн гэж хэлэхэд хэцүү. Капитал орн гэхэд хэцүү. Тэнд бол нэг диктатор гарч ирдэг. Тэгэл нэг хэдэн хүнтэй нийлвэл нэг хамаг байгалийн байдлыг хамгийн маа цөлмөнд дуусгаал тэгэл хайдаг. Тийм л орн шít. Чойжлын чимэд дугаан хүү одоо Монголын мундаг яруу найрагч чойжлын чимэд дугаан хүү
Баттүүлд нэг захаа бичсэн байсан. Инхээ, чимэдийн инхээ гэдэг одоо өмгөөлөгч, хуучин одоо өөрөө бол маш сайн мэднэ. Ардсан хөдөлгөөн холбоо одоо 90 он, 89 оны сүүл 90 онд эхэлж яхад. Тэр чимэдийн инхээ ийм нэг бичсэн байсан л да. Тухайн үед дагуулж явсныхын дунд би орж одоо дагаж явсныхын дунд элбэг дорж Баттүүл та нар вэжээсаа. Гэтэ би тэгж ярих дургүй. Гэт ингээд маш олон зүйл Баттүүл бичсэн л дээ тийм Баттүүл та нар. Та нэг тиймэрхүү юм бичүүл яасан. Та бол дагуулж авснуудын л нэг штэ. Тухайн үедээ бол би тэгж ойлгож байгаа. Гэхдээ яагаад нэг тийм захиа бичиж болдгоо. Жишээ нь энэ бол зөвхөн нэг таны хувьд биш. Тэр ард түмэнд бас нэг үнэн мөнийг ойлгуулах талаар чухам тэр 90 оны ардсан ховсгол хөдөлгөөн гэж юу байсан юм. Үнэхээр хэн дагуулж, хэн удирдах, хэн зохион байгуулж яваад одоо хэн болчиход байгаа гэдгийг одоогийн залуучуудад бас зөвөр нь ойлгуулахгүй бол одоо 90 онд одоо би л одоо байгааг бол Монголд юу ч хүрэхгүй байсан гэж ярих хүн олон болчиход байна. Би бол арчлалын партизан гэж ярьдаг хүн олон болчиход байна шүү дээ. Гэхдээ яг хөө ерөнхийдөө бүхэлдээ нийгмийн амьдрал шинжлэгдсэн нэг үйл тодорхой хэмжээгээр шинжлэгдсэн шүү дээ. Тэр маань 90 онд ямар ч үсэн ардсан хөдөлгөөн үүсч ардчил шинжилтийн уур амьсгал бий болоогүй бол энэ өнөөдрийн нийгмийн шинжилт бас явагдахгүй л дээ. Ер нь бол нийгэм маань их удаан шинжлэгдэж байгаа. Энэний нэг тод жишээ бол манай боловсролын систем байна. Үндсэн хуулиндаа үнэгүй сургана гэж заачсан. Гэтэл үнийн хэрэг дээр үнэтэй сурж байна. Үнэтэй сурахдаа хамгийн муу одоо боловсролыг эзэмшиж байна. За эрүүл мэнд гэж байна. Хүн бол үнэгүй эмчлүүлэх ёстой гэж байна. Тэгвэл өнөөдөр эмнэлэг твтэд үзэлтэй үнэгүй эмчлэх нь үү юм. За мөнгөгүй бол өнгөрөө. Энэ мэтчлэн ингээд бид нэр айгүй тийм удаан шинжлэгдэж явж байгаа юмнууд их байна л да. Энэ юунаас бас ингээд тухайн үед Монгол Ардын хувьсгалт намыг хаагаагүй дайлахгүй үндсэн хуулиар. Манайхаас бүх орн хаачаад байж туучин байсан социалист орнууд Польш, Чех, Унгар гэдэг ингээд тойруулаад үзэх юм бол бүгдээрээ хаадсан айлтгүй. Энэ бол өнгөрсөн түүх шүү. Тэгээд энэсээ болоод удаа явж байхгүй. За тэн дотор бол 1-2 хүн одоо би мундаг байсан, би ухаантай байсан ч гэдэг юм худлаа яриад явах тий. Тэр үед зайлвал за ямар ч байсан нийгмийг шинжлэх гэдэг асуудал бол байсан боловч яаж тэгээд хизээ энэ улс орноо ямар хөгжилд яваачих уу гэдэг нь хинч мэдэхгүй л байсан байхгүй. Хоосон. Тэр үед бол манай улс бол хуучин социалист орнууд, севи орнуудаас бүх зээл тусламж, техник цуцлааны зээлүүдээ бүгдийг авч ирсэн. Тэр нэг өдөр одоо карант усааж байгаа юм шиг нэг өдөр хаагдсан. Тэгсэн. Тэгээд Монгол улсын төсөв маань хоосроод валютын нөөц байхгүй, юу ч байхгүй л шүү дээ. Тэгээ энэ нурдсан одоо балгасан дээр энэ нийгмийг яаж шинжлэх вэ? Яаж өөдөн татах вэ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал гар. Тэр үед бол энийг элбэгд орж байгаа ааж мэдж байгаагүй, Батулгаач мэдж байгаагүй шүү. Та мэдчихсэн. Мэдчихсэн. Яг тэгэхээр тэр үед бол миний нэг зорилго байсан. Нийгмийг эрс шинжлэе. Энэ реформуудыг бол тестрата хариуцлагатай хий гэж боддог байсан. Тухайлбал би малыг бол одоо шууд малчд өгөх нь буруу гэж бодож байгаа. Яг тэр хүнд ерөөсөө альва нэг юм өгөхдөө зүгээр үн цэнгүй өгчхөр тэр хүнд юм болж очтгүй юм байна. Тухайн үед байсан малаа бид түрээсээр өгсөн байсан бол өнөөдөр манай малчд ямар хариуцлагатай байгаа, ямар их орлого зарлагтай болсон байгаа. Зүгээр авч тараагаад өгсөн. Тэгээд тухайн үед нэг хариулж ирсэн нэг хэдэн хүн л хуваахад авсан. Гэтэл нөгөө аймгийн төвүүд сумуудууд дээр байсан иргэд нь бүгдээр мал өмчрөнгөө үлдсэн. Тэгээд тэд нар нь бүгдээр ажил хөдөлмөргүй орлогогүй улсууд чи яах юм? Хот суурин газар руу нүүж ирэхгүй яа тий. Одоо тэгэндээ. Тий. Тэгээд энэс болсон хэрэг шүү дээ. За. Тийм учраас би тэгж бодож байна. За зүгээр тэр Батүл мундаг байсан, атман байсан байгаагүй надад бол тэр нэг тийм сонирхолтой зүйл биш. За. Тий. Яг үнэ гэхэд тэр нэг хүүхэд багада залуудаа алдаж байгаа гиндэл үзнэг жоохон сахилахгүй байсан байгаа. Тэр одоо юун сонирн байгаа. Зүгээр өнөөдөр харин Батүлийн төрийн ажлыг хийж чадж гэнэ үгүй юу? Энэ улс төр нийгмийн эдийн засгийн реформуудыг хийж чадж гэнэ үгүй юу? Амлсан хэлсэндээ хүрж гэнэ үгүй юу? Энэ асуудал бол харин чухал. Тийм ээ. Ямар ч байсан сайн баяжж байгаа тэрийг мэдж байгаа. Тийм баг. Хүүхдэн мундаг компанитай болсон. Өнөөдөр хүртэл нийтээр гарцсан байна. Хүүдээ 5.1 тэрбумын тендерийг аваад өгсөн байна гэдэргээд. За тэр яг нэг шал өөр зүйл асууя. Өөрөө бас арчилсан намын дотор одоо томцуудаа маш ойрхон байсан хүний хувьд зоригийг бас таньж мэддэг байсан.
зоригийг ер нь ямар учраас ер нь ямар улс төрийн хүчин гэдэг юм уу хэн алсан байж болох вэ? Хүмүүс янз бүрээр ярьдаг л да. Мэдээж өөрөө мэдгүй хариулахгүй байж болно. Тэгэхээр хамаагүй орсон хүн болгон одоо тэгээд амь насаа алдаад байгаа. За. Зүгээр би мэддэг бол хэлчихнэ л дээ. За. Хүний амч ямар нэг мөнхийн зутгаад хийсэн зүйл биш шүү дээ. Бүх хүн өнөөдөр ч маргааш ч хэзээ нэгэн цагт нөгөө ертөнцөөс ирээд нөгөө ертөнцөөс рүү буцдаг ном жамтай юм. Тэр жамаас өмнө зарим нэг нь бол амь насаа алдж байна, зарим нэг нь өвчин зовлонгоор өргөдөж байна, тийм ээ. Тэр бол хүний хорвоо юм да. Зүгээр тэр хэн жохон тийм ажлыг хийвэ. Тэр хүний амь насыг бүрлэхгүй гэдэг асуудлыг манай хууль хяналтын байгууллагын илүү танд төхөм хариулах болов. Монголын эрүүгийн цагдаагийн байгууллага манай одоо хуучин доо ямны төлөөлөгч нар бол хэр варгийн ямиг бол илрүүлдэг хүмүүс шүү дээ. Зүгээр илрүүлэхгүй юу гэдэг асуудал нь тэр нь асуудал байгаа бол. Тэрнээс би одоо тухайн үед нь бол тэрийг яаж мэдвэ? Одоо цагдаагийн байсан альва нэгэн хүнийг хардсан сэрдэд гүйтгэх надад тийм ирэх байхгүй. Яг үнэ. Зарим нэг нь эгийн голын уусан цахилгаан станцын тендер байна. Гэхдээ янз бүрийн таамаг дэвшүүлдэг юм байна. Таамаг байгаа юу? Тэр таамагуудыг бол би бол өштэй өөрөө чинь дараа чинь нэвтрүүлэг хийхдээ тухайн үед ажиллаж ирсэн эрүүгийн цагдаагийн ажилтнуудыг авчир суулгаад за та ямар таамаглалтай байна хэлэхгүй гэдэг чинь хэн хийж бүтээсэн байна энэ зүйлүүдийг тэ ийм бусармаг зүйлийг тэд нар бол нэг таамаг хэлэх байх л та тэ тэгж бодож байна. Жаргал сайхан гэдэг хүн бол сайн аймагч юм байсан гэж сони хэвлэлээр бичдэг л дээ тийм ээ. Үнэхээр одоо 10 төгсөөр 8 гэдэг л би тэгэхээр одоо Арслан би бол одоо өөрөө ч бас сайн мэдэн түүх намтрыг. Тэгэхээр надыг бол ер нь манай иргэд бол бүгдээр айгүй сайн мэдх юм аа. За би ч нөгөө ерөнхийлөгчийн сонгуулиар өөрөө түүх намтрыг баахан тараагаа хийсэн одоо ингээд ойлоо тэрийг яриул дахиад нэг тийм сонирхолтой биш. Би илүү их өнөөдрийн нийгэм эдийн засгийн амьдрал. За энэ болохгүй байгаа юм илүү ярина бах гэж бодож орж иж байгаа байхгүй. За өнөөдөртөө би миний хувьд бол одоо би маш олон телевизийн нэвтрүүлгүүдээр ордог учраас хүмүүс интернетээс эхлээд бүх юмар ороод миний тухай хинбэ гэдгийг 10 хүрсгээ мэддэг болсон юм л. Гэхдээ бас мэдэхгүй нь байгаа даа. За байхгүй. Манай үзэгчид энэ доор зурагтын доор байгаа утсаар 77 00 44 22 гэдэг утсаар шууд утсаар холбогдоод уян компани захирал Базар садын жаргал сайхан нас асуух зүйлээ асууж болно шууд утсаар холбогдоод бас нэг гуншингийн орхичлоо. За бүгд найрамдах намын дарга тэр чухал олон тэр айгүй чухал л да. Нэг компани захирал зөндөл байгаа шүү дээ. Болсон болоогүй компани. Болгон бараг бүгд найрамдах намын даргын ч мэдний их хурд ингэ шүү. За тэгвэл тэрийг ярих байл. Яамны сайд байсныг ч мэднэ шүү дээ тийм ээ. За. Тэгэхээр дараагийн нэг асуулт байл да. Хүн ер нь яах гэж амьдрдаг юм бэ энэ хорвоо дээр ирээд намын дарга болох. За нэг утас дуурч аваадах байна уу? Байна уу? Тийм байна уу. Та зурагтынхаа дуг бүр бүсэн хаачаад утсаараа ярихгүй юу? Таныг маш сайн сонсож байна. Байна. Таныг маш сайн сонсож байна. Би танаа нэвтрүүлгийг хараад сууж байна уу? Сайхан нэвтрүүлэг бай. За баярлалаа. Энэ бонгийн жаргал сайхан гон ярьж байгаа тэр амжилт үсээ энгийн жаргалгаа ажил хийж юм уу? За баярлалаа. Өөр асуух зүйл танд байна уу? За асуулт хариултаа ярихаар хүмүүс битээр ярианаас асуулт олох байх л та. Тэгэхээр дараагийн нэг асуулт би дөрөв асуулт энэ хүн ер нь юуны тулд яах гэж амьдраад байна. Бид бол одоо жишээ нь ямар ч байсан 100-гийн талыг насалчлаа. Дөнгөж сургууль төгсөж байгаа 18-тай хүүхдэд хэлэх бидний үн түгнүүд зөндөө бий. Хүмүүс одоо нэг хэсэг нь бол нэвтрүүлэг хараад зайд яавал энэ жаргал сайхан шиг баян болъё гэж бодож байгаа маш их байгаа. Эсвэл нэг хэсэг нь яад намын дарга болох уу, мөнгөтэй болох уу гэдэг юм янз бүрийн бодож байгаа. Хүний амьдралын утга учир юу юм бэ? Тэгэхээр юм байна л да. Зөвхөн ажил хийгээд байвал бас утгагүй л болчихно. Амьдралынхаа турш ажил хийгээд чад бас нэг баяр баясгалангүй санагдаад байна л да. Ер нь бол хүн гэдэг амтан эрүүл сарвал инх тунх урт удаан насалж
ад жаргалтай сайн сайхан амьдрах ёстой. Тэгээд тэр зүйлийг амьдралдаа бий болгохын тулд хүн гэдэг амьтан өргөн сайн сайхны төлөө тэмүүлэн зүтгэж өөрийнхөө хүсэл эрмэлзлийг бий болгож бүтээхийн төлөө амьдрах ёстой. Тэрнээс биш өнөөдөр идэхийн төлөө авахын төлөө хүн гэдэг амьтан амьдарч болохгүй. Энэ өөрөө хүнд нэг ад жаргал авчрахгүй гэж бодож байгаа. За дараагийн зочныг авлаа. За шууд утсаар холбогдлоо. Асуух зүйлээ манай зочноос асууж болно. Таныг сонсож байна. Та асууж болно одоо. За би жагаас нэг асуух гэсэн. За. Аа жагаа дэмждэг шулуун шатрах ухтай жагаа бол байжгүй. Эсвэл тэр ийглэр гүн талбайг насгаад байсан. Чи дивчсэн үү? Арай тэнтэй байсан дээ. Ихтэй чи хагсан уу? Арай тэнтэй байсан. Би хажуунаас нуу гэсэн. Яагаад гар хөлөө ингээд толгой молгоогоо нийлүүлээ. Тэгээд ямар авьяасаа хөдөлгөөд юм гүн талаа. Би их гайхсан. Амжилттай жагаа. За. Тэгэхээр юм байна л дөө. За яг хөө гүн талаа байгаа царай л тэр ер нь хүнийхээ хувьд бол би их хурл тамт байсан. Хариуцлагагүй хүн. За нэг муу залтай тэнийг дөв дүрээрээ залайнуудаг их шуналтай тий эрүүл мэндийн сайд байхдаа эмнэлгийн баг тоног төхөөрөм тендерүүдийг бүгдийг ах дүү нартай авч өгөөд тендерийн юмнуудыг бүгдийг өөрийнхөө бар рестораны подолд авчиж хураацсан байсан баригдсан шүү дээ. Уг нь тэр хүн бол ял аваад ялаа идлээд явж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд сая яагаад чум юм болсон бэ гэдэг асуудал ярьж байгаа бол яг хөтэ энэний өмнө би Eagle телевизээр энэ 5-7 гэдэг нэг том орд бий. Энэ ордын тухай ярьсан. Энэ ордыг ардамд өгөө хувьцаа гаргаж. Одоо 5-7 дээр нэг компани байгаа шүү дээ. Эрдэнэс MJL баг тийм ээ. Тэр компани 51% ардам тарааж өгөө. Гэхдээ нэг удаа ард түмэн энэ Эрдэнэсийн сангаас үрдэг. Энэ байдгаас. Үндсэн хуулиар ирэх. Тэрнээс биш нэг 3-4 айл өрхний 3-4 улс төрчд өгöd яах юм бэ? Тэрэн жишээлбэл цаашлаар уцтай урч яа уцаад. Таныг сонсож байна. Таныг сонсож байна. Та асуултаа шууд тавьж болно. За. Та зурагтынхаа дууг бүр мөсөн хаачихгүй юу? Та зурагтынхаа дууг хаахгүй юу? Та зурагтныхаа дууг хаачихгүй юу? Шугаан ороод байна. Тэгэхээр үзэгчтэй шууд утсаар холбогдохдоо зурагтныхаа дууг бүр мөсөн хаахгүй бол шуугаан орж ирээд байгаа. Зурагтныхаа дууг хаачгаад утсаараа шууд яриараа. тэгээд тийм байна л да. Тэгээд 5-7-ыг би ард түмэнд тарааж өгнө. Тэр нэг 3-4 айл одоо жишээлбэл Батболд байна, Монгол Ардын намын дарга байсан, Баяр байна. За оюун гэрэл байж байна. Би тэр нөхдүүдэд өгөхгүй гэсэн. За ард түмэд өгнөө 51% нь ард түмэн эзэмшгэ. 49% нь гадаадын тэр хөрөнгө оруулагчид эзэмшгэ гэж би хэлсэн. Тэгээд тэрэнд хорсодохгүй. Тэгээд гүн талаа яг нөгөө мөнгөн дуртай болохоор гүн талаа алтан шагаа гэдэг хоёр нөхөрт мөнгө өгөөд за жаргал сайхныг баахан доромжлог гутаагаад телевизээр гаргаад. Ерөөсө болсон юм л тэр. За. Тий. За тэр яг. Тэгээд ардаа захиалагч нь тэр юм байна. Эртээд би одоо хэдхэн хоногийн өмнө бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга зориготой ярилцахад орсон нэг зүйлийг бас тодорхой асуудал авч амжсангүй. Зоригоо бас надад нэг хальт хэлжсэн юм аа. Тэгэхээр та үйлдвэр худалдааны яамны сайд байхдаа Токиод очоод 5-7 дээр мөнгө босгох гээд баг 30-аад илүү 30 илүү тэрбум долларын мөнгө босгох ийм боломжтой болсон. Тэгээд тэр асуудал ер нь чухам юу болсон? 30 хэдэн тэрбум долларын одоо мөнгө босгоно гэдэг бол үнэхээр агуу. Чингис Бонд нэг 5 сая доллар байсан шүү дээ. 3.5 жилүүд одоо 30 хэдэн тэрбумын одоо мөнгийг яаж босгоход 5-7-д оруулах гэж ийсэн тэр талаараа бас нэг үзэгчтэй ярьж байна. Өнөөдөр нэг юм хэдэн том төсөл байна л да. Оюутлогоо, 5-7 ч гэдэг юм уу ингээд том төслүүд байж байна. Энэ төслүүд яагаад өдөө хөвтөл ингээд эргэлтэнд орж чадаад манай улс орны хөгжилд нэмэр болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Саяхан зарим нэгэн одоо энэ төрийн албаагчид улс төрчид юу гэж ярьж байгаа нөхөр энийг улс төржүүлээд явуулахгүй байгаа маа гэж ярьж байгаа байхгүй. За би бол тэгж бодохгүй байгаа. Тэр бол худлаа. Зөвхөн хүнийг хурах гэсэн хэрэг шүү дээ. Энийг энэ хідэн дарга нар энэ том төслүүдийг хувийнхаа бизнес болгох гээд нөгөө төслүүдийг чинь хүнд өгөхгүй хөрөнгө оруулагчдыг оруулахгүй өөрсдөө авч идэх гээд тэгээд тахгүй. Дээр нь ард түмдээ өгье гэж бодохгүй шүү.
хамгийн гол. Тэр 30 тэрбумын асуудлыг юу басан? 30 тэрбумын асуудлыг ингээд шийцээ. Тэн дээр бол Японы Жибек банк, Японы засгийн газрын одоо том дэргэдэг том корпорацууд ингээ хөрөнгө оръё. За дээр тэр Хятадын Шинхуа компани оруулъя. Оросын бас нэг бизнесийн том консорциум оруулъя гэдэг ингээ тохироод бид нэгдүгээр раундынхаа уулзалтыг хийжээд хоёр дахь нь Улаанбаатар Чингис зочд дуудал хийж яхад надыг гүндалаач нэг огцрууллаа шүү дээ. Тэгээ мэдээч хэрэг надыг огцруулна гэдэг чинь тэр төслийг цааш нь явуулахгүй тулдалдаг гэжсэн байхгүй. Өөртөө авах гэж орлоо. Тий. Энийг одоо хин ингээд оролдоод ийм явуулаад байгаа юм бэхэр нөгөө л дахиад Батболд, нөгөө Баяр нь, нөгөө л од жаргал нь нэг хитгэл хүн байдаг шүү дээ. Тэгээ их хурлд нэг хэд юм сууж байгаа. Эднэр хувийнхаа компаниар оруулж хийх гэдэг байхгүй. За ойлголоо. За дараагийн зочныг авлаа. Таныг сонсож байна. Байна. Таныг сонсож байна. Жаргал сайхантай хэлдэг үү нөө? Тийм байна. Энэ офисын дугаар 77 гэдэг буруу гарсан байх шүү дээ. 77 гэд буруу гарчээ. Тэгээ наад сургалтын чинь. Хөөе. Жаргал сайхан дэмжих юм аа. Үйлдвэр хөдөлгөөний сайд байхдаа энэ ард түмнийхээ төлөө Монголын үйлдвэрчүүдийг гэсэн бодлого явуулж явах нь бодлогосон шүү дээ. Тийм ээ. Тэнт. Мондог хүн байхгүй наа. За баярлалаа. За баярлалаа. Танд ямарваа нэгэн нөгөө юу үлээ? Баялагын одоо нөгөө алтны байдаг юм уу? Нүүрсний нэг жоохон бултхны орд тэр нь байдаг юм уу? Байхгүй. Ямар нэгэн надад нэг ширхэгт лиценз байхгүй. Уг нь авмаар байна. Сайд багтаа. Уг нь авмаар байна. Тэгээд энэ Батболд гэж хүн чинь бүгдийг авсан юм шүү. Одоо мэдэхгүй одоо хэн авсан. Ямар ч байсан ер нь томцоод ихийг л авсан. Тэнт. Тэгээд ийм байна. Ер нь бол энэ улсад хийгдэж байгаа бүх юм Монголын ард түмний сайн сайхны төлөө хийгдэх ёстой. Монгол хүн сайн сайхан ад жаргалтай амьдрах ёстой. Тэрнээс нэг 10 хүн гэрүүд амьдрдаг юм байж болохгүй. Тийм учраас миний хувьд бол би 5-7-ыг бол ард түмэнд авч өгнө. Ард түмэнд авч өгнө гэдэг чинь зүгээр тэр нүүсний ордыг авч хайчих гэж байгаа юм биш. Одоо хоёулаа ярил л да. 5-7 бол 6.5 миллиард тонн нүүрсний нөөцтэй. Тэгээ ил уурхаа. Асар өндөр илчлэг ихтэй. Ийм нүүрс. Ил уурхаа гэдэг маань ашиглалтын зардал маш бага. Маш бага. Тэгээд илчлэг айгүй өндөр. Жишээлбэл Хятадууд уурхаа 1000 метрийн гүн дороос хүрэн нүүрс олзуулж байна. Асар их утаа гаргадаг. Маш бага дулаан явуулдаг. 5 метр. Тий. Гэтэл Хятадууд одоо нүүрсэж бас шатааж шүү дээ. Урын зуухаа ажиллуулж байна, дулаан цаглагаан гаргаж байна гэдэг ингээд бодох юм бол тэд нар өнөөдөр 5 тонн нүүрс шатааж байгаад Монголын нүүрсийг 1 тонныг шатана. Гарч байгаа илчлэг нь адилхан. Илчлэг нь харин өндөр байхгүй юу? Манайх бүр илүү байдаг. Хамаагүй илүү. Тэгээд утаа баг гарна гэсэн үг. 1-5 харьцаагаар хийж байна тийм. Утаа баг гарна. За. Тэгэхээр тэнд 5-7 эрчим хүчний нүүрс дээр нь кокс нүүрс нэг 40% байна л да. Кокс нүүрсээр бол юу хийж байна? Тэргээр бол хоол хүнс хийхэд хэрглэж байна. Утаагүй төлш болгож ган төмөр хайлуулахад хэрглэж байна. Жишээ нь. За ингээд 5-7 нүүрс бол хэрэгтэй. 6.5 миллиард тонн нүүрсний нөөцийг ер нь 5-7 орд манай энэ Монгол улсад байгаа энэ одоо том ордуудыг бол социализмын үед зөв толгойд улс манай улсын зээлийн хөрөнгөөр бүгдийн геолог хаагуулын ажлыг хийгээ техник эдийн засгийн үндэслэлийг гаргацсан байсан байхгүй юу. Энийг төрийн эрх барьж исэн залтай хитгэхэд хувьдаа авцсан хэрэг шүү дээ. Хитгэхэд. Тэгээд эднэр маань өнөөдөр энэ төрийн ажилд айгүй их сатаа хийж байна. Ерөөс бүр айхаачулсан, ичхээчулсан. Тэгэхээр би нэг тоо хэлэх гэсэн. 6.5 миллиард тонн нүүрс гэж бодоход өнөөдөр нүүрсний үн аман дээр $30 байна. За тэр зардал мардлыг хасъя л да. За. Тэгэхэд бол нэг $10 гэж бодъё. 1 тонн нүүрсийг. Тэгэхээр 6.5 миллиард тонн нүүрсийг $10-оор үржүүлэх юм бол энэ бол $65 миллиард үн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манад одоо жишээ нь 200 мянган айлын орон сууц хэрэгтэй байна. Одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт аймгийн төв ингээд нийлээд. За. 250 мянган айлыг л бид нэр тоглог орон сууцанд оруулах хэрэгтэй байна шүү дээ. Эхний ээлжин. Тэгвэл энэ мань хэдэн доллар юм бэ гэж бодоход өнөөдөр метр квадрат орон сууцны үн бол $500 байна. За 2 евро бодъё л дээ шиг том энэ болий. 50 метр квадрат 2 евро байшин тэгвэл $25 мянган болох нь байна шүү дээ. Өөрөөр 50 сая төгрөг. За хэрвээ 200 мянган айлын орон сууц гэж бодох юм бол $5 миллиард
доллар болж байна гэсэн үг. Нөгөө 65 тэрбумын дэргэд юу ч биш л юм. Тэгэхээр 5 миллиард маань 65 тэрбум долларын хэдэн хувь нь байх вэ гэдэг асуудал гарч ирж байна да. Тийм багаз? Яг үнэн хэлэхэд бол. Тэгэхээр тэрний нэг 10% нь хүрэхгүй байна шүү дээ. За. Тэгэхээр бид ер нь энэ ордоо эргэлтэнд яаралтай оруулж гэхдээ ямар нэгэн хувь этгээд төр дамжуулж бишээ. Өнөөдөр төр бизнес хийж болно л доо. Өчнөө орон төрийнхөө өмнөөс бизнес хийж штэ. Аж ахуй нэгжийнхээ өмнөөс. Тийм ээ? Жишээлбэл Япон хийж байна. Япон өөрийнхөө аж ахуй нэгжийнхээ өмнөөс Японы засгийн газар нь бизнес хүртэл яриад хийгэл явж байгаа штэ. Тэгвэл энэ 5 толгойг 51% нь ард түмэндээ 49% нь одоо юунд өгчөө хөрөнгө оруулагчтай өгчээ. 49%-ийнхаа одоо 49%-ийн 100% гэж үзэх юм 50% нь Хятад, 25% нь Япон, 25% нь Солонгост өгье. За Оросуудыг яах юм бэ? Оросууд өөрсдөө нүүрстэй, газтай, нефттэй. Манай нэг жоохон нүүрсээр яах гэдэг юм. Тийм ээ? За харин 50 гомдож болохгүй шүү дээ Оросууд. Гэхдээ одоо өөрсдийнх нь л хэрэгстэй. Пуужинтай юм чи юу гэж гомдох юм бэ? Тэд нар чи гомдох хэсгүй шүү дээ. Пуужинтай усаж ийзээ гомдчихсон. Тэгээд 51% нь ард түмэнд өгөө. Хувьцаа гаргаад бүхэнд. А тэр хувьцаагаар бол харин мөнгө болгож авахгүй шүү. А тэр хувьцаагаар дандаа үл хөдлөх хөрөнгө авна. За. Одоо та гэртээ хэдүүлээ? Өө нөлөө болоо. За яг ач хуучтайгаа яг төрсөн хүүхдүүдтэй хэдүүлээ. 10-аад юм байгаа шүү дээ. Үгүй яг төрсөн хүүхдтэйгээ. Авгаа ихнэр. Тоог нь алдцгаа. Би хувийн амьдралын тухай танаас асуудаг. Үгүй би нэг тоо хэлэх гэж байна. За 10 гэд бодчих. За 10 гэж бодъё. Тэгвэл танаа гэрвэл тавуулаа гэж бодъё. Та 3 хүүхдтэй авгаатайгаа ингээд. Ингээд тавуулаа. Та тавын хувьцаа авсан хувьцаа 51%-аас авсан хувь чинь нийлээ та тэргүүрээ нэг 3% байшаа ав. Гэхдээ маш сайхан сонсогч байна. Дараагийнхаа үзэгчийг аваадах. За таныг сонсож байна уу? За та шууд утсаар холбогдлоо. Асуултаа тавиарай. Байна. Таныг сонсож байна. Та зургатынхаа дууг бүр мөсөн хаачаад асуултаа тавихгүй юу? Таныг жаргал цагаан дургаас нэг юм асууя гэж бодож байна. Одоо та ингэж байна. Одоо 5 толгой хувьцааг ард түмэнд олгоно гэдэг ингээ яриад байдаг. Одоо өөрсдөө засгийн газар та ярьж байгаа дийлээгүй. Одоо та ганцаараа ингээ өглөөг сонгогдлоо гэж бодоход та чадахгүй да. Нөгөө одоо хаалга болсон замууд чинь таныг одоо энэ саналд дэмжихгүй байх. Гүг тэгэхээр юм байна л да. Би одоо ингээд ярьж байна өнөөдөр. Та одоо засамжтай нэг Яса. Та нэг нам гаргаач. Засамж замдан бодвол таньшиг судрах одоо судрахтай. За ойлголоо таны саналыг. Тэгэхээр юм байна асуултанд хариулахад дийлэхгүй юм гэж байхгүй. Тийм ээ? Өнөөдөр Батбол, Дод жаргалч гэдэг юм уу, Баярч гэдэг юм уу тэд нарыг ер нь хэдэн хүн дэмжиж байгаа. Би тэд нарыг нэг олон тэд нарыг бол зөвхөн өөрсдийг нь хамаатай ахтуул дэмжиж байгаа болоо да. Яг тэгэхээр тэдний амьдрал сайн сайхан болгож өгч л тээ. Миний хард энэ 2,999,000 хүн байх юм. Ганцхан энэ 2,999,000 хүн өөрсдийнхээ эрх үүргийг ойлгодог байх хэрэгтэй байна. Түүнээс гадна танд хар машин байхгүй шүү. Тэднэрт бол эрх мэдэл. Хар машин байж болно. Гэхдээ манай залуучууд, манай иргэд бүгдээ очиж саналаа өгдөг байх хэрэгтэй шүү. Сонгуул жилд 4 жилд нэг удаа сонгуул хийж гэн үгүй яах вэ нэг сонгуул очиод өгч нэг 20-30 минут л ажиж штэ. Тэгээд өнөөдрийн та нар таалагдахгүй байгаа энэ улс төрчтойгоо хариуцлага тооцох өдөр чинь штэ. Тийм ээ? Тийм биз? Тэгээд тэр улсуудыг бити дэмж тэр улсуудад бити саналаа өг. Хоёр саналаа маань миний санд яг үнэхээр шудраг тоологдож өгөөд хүлээгээд байж хэрэгтэй. Тэгээд манай л жагсаал худлаа байна гэж жагсангууд нь буудаад барьж бол таныг ч гэсэн шорон тэгээ үздэй. Одоо дахиад тэг чадахгүй ах уу? Одоо тэгэх юм бол лив иш сэр тэгээд энэ юу шиг л болно шүү дээ. Нөгөө сэр шиг л болно шүү дээ. Одоо сэр тэр нэг нөхөр одоо 3 үеэрээ сэрийн удирдах чинь тэгээд ажлын ерс өгдөг. Сэрийн ард түмэн амьдрал нь муудаал байдаг. Нөгөө нөхрийн амьдрал улам сайжрал ах дүү нартэйгээ хэдэн миллиардаар нь гадаадд дансанд байлгаад байдаг. Тийм байгаа шүү дээ. Одоо тэгээд тэрний эсрэг босгочд босчихсон байж байна. За байна уу? Байна уу? Тоогч ирсэн байна уу? За таныг сонсож байна. Та асуултаа тавьж байна. Сайн байна уу?
Санаа. Та зурагтынхаа дууг бүр хүнсээ хаачихгүй юу? Таныг сонсож байна. За, түрүүний нэг асуултанд хариулсангүй нэг Бацаандан та хоёр юугаар нам Уу яг хөө Бацаандан манай ардсан намд явж байгаа шүү дээ. Ардсан намын төлөөлөлтөд би чинь бүгд найрамдах намын дарга. Бацаандан ирээд хамтраад улс орныхоо төлөө хамтар зүтгэхэд бол миний хувьд бол одоо хаалттай байхгүй шүү дээ. Тий. үзэгчтэй тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт бүгд найрамдах намын дарга улсын хурлын гишүүн асан үйлдвэр худалдааны сайд асан буянгийн гэдэг нэрээр алдарсан Базар садын жаргал сайхан оролцож байна. Та нар зурагтын доор байгаа утсаар шууд холбоо бариад манай зочноос асуух асуултаа тавьж болно. Утсаар ярихдаа та бүгд зурагтынхаа дуу бүр мөсөн хаачгаад утсаараа яриарай. За нэг зочныг авчлаа, таныг сонсож байна. Та асуултаа тавьж болно, таныг сонсож байна. За. Гэрэл сайхан даргаыг шудрах хүн гэж ойлгох би. Юу ороод улс төр өмнө сонгуульд ялагдахаас өмнө энэ төрийн дэвсчдийг дайдуулна гэж хэлсэн байхгүй яа. Тэр төрийн дэвсчд нь одоо ч дайдаггүй. Улмал гаараа байдаг. Энийг одоо яавал байлгах вэ? Энэ амархаа бүгд найрамдах намыг дэмжицгээ. Тэгээ сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцсон. Тэгэх юм бол эднэрийг бол энэ улс төрийн давцангаас байхгүй болгочих шүү дээ. Тэр нэг хэцүү юм биш. Тийм ч учраас бид нэр харшилсан нийгмийн нэг сайн давуу сайхан зүйл бол энэ улс төрчтэй хариуцлага тооцож болдог ийм нийгмийн тогтолцоо байхгүй. Тэр хариуцлагыг яаж тооцдог вөхөр сонгуулаар. Тэгтэл манай иргэд сонгуул болохоор л хууртагдчихдаг. Аар сарах юмд. Нэг хоёр хуушуур аваад өгвөл баярлчин, нэг шил арх өгчөөл баярлчин, 3000 төгрөг өгчөөл баярлчин. За тэгээ сонгуулаар мэдээж энэ төр барьж байгаа намууд маань айгүй их юм амлна. Одоо л бид нэрээс та нарыг айгүй гоё болгоно. Одоо л бид нарыг ингэн. Тэгж ярих юм бол би 5-7 хувьцаа өгөхөөс илүү манай ардсан нам, ардын нам хоёр ч уралдлаа шүү дээ. Төрөвчийн сонгуулаар 5-7-ог ард түмдээ өгнө. Одоо ингээ хувьцаа тарааж өгж байгаа ашиг ногдол өгнө гэсэн. Одоо тэрийг болцоход зүгээр л 1-2 гэр бүлд өгнө гэдээ явж байгаа. Тэгээ 1082 хувьцаа эдрэгэл яриад байсан. Бүгд тодлоос. Тий. Тийм учраас яг үнийн ирэг дээр бол иргэдээ ухаантай бай, бити юмд хуурдаг да, төвчээртэй бай, хариуцлагатай болцгоё. Сонгуулаар бүгд найрамдах намыг бүгдээрээ дэмжээ. Тэгж чадах юм бол бид бүх хүссэн зүйлээ хийх болно. Сонгуулийн нэг сурталчилгаараа эхлэх байгаа. За таныг авлаа. Сонсож байна таныг. Байна уу? За таныг сонсож байна, та асуултаа тавьж болно. За. Энэ аюултай шатаагаад ажиглуулдаг бидний тойны нэмрийн үтсэ байдаг. Өнгөө юу дөрөгийг боддог гэсэн байна мэдээ. За, мэдж байгаа. Тэгэхээр оюутлогын хувьд бол тийм байна л да. Оюутлогоо бол их хүнд нөхцөлтэй уурхаал да. Газрын гүнлүү 1500 метрийн гүндээр орно. За дээр нь тэнд бол бид нэг төрөгч гаргаагүй, геолог хайгуулын ажлын бид нар чигээгүй. Фридланд гэдэг нэг залтай, аадтай тийм еврей хүн оллоо штэ нөгөө ордоо чинь гаргаад ирсэн. За. Тэгээд одоо оюутлогоо юу болж ийнө гэхээр нөгөө хөрөнгө оруулалтын хэмжээ нь л өсөд яваад байгаа. Хөрөнгө оруулалт маань 4 байсан бол одоо 6 болсон, 70 дуурхаа дахиад 6 гэдэг ингээ 10-20 миллиард доллар. Өөрөөр хэлбэл нөгөө тал бол бид нар энийг ашиглахын тулд их л мөнгө зараад байна л гэж яриад байна. Тийм. Ер нь мөнгө зарахгүй ажил хийнэ гэж байхгүй л дээ. Жишээлбэл Эрдэнэтийн овоо байж гэн. Эрдэнэтийн овоо бол эхний 25 жил бол бид нар ямар ч татвар төрөөс авч байгаагүй шүү дээ. Бид нар зөвхөн тэнд оруулсан хөрөнгө оруулалтыг л нөхөн төлж исэн. Эрдэнэт дээр юунд их мөнгө зарсан юм гэхээр тэр лүү төмөр зам татсан. Тийм биз? Усан хоолой татсан 100 км-ийн занаас. За тэнд бүтэн хот барьсан. За баяжуулах үйлдвэр, олзурлах үйлдвэр гэдэг ингээд олон юм барьлаа ш. Цахилгаан станц, дулааны цахилгаан станц гэдэг. Тэр өрүүдийг хөрөнгө оруулалтын өрүүдийг төлөхийн тулд бид нар 25-6 жил ерөөсөө татвар авч байгаагүй шүү дээ. За өнөөдөр яг уу Rio-Tinto гэж нэг компани байж байна. Тэр бол Английн бөгөөд гарал үүсэлн Англих гэхдээ хувьцаа дэлхийн том нэг корпорац. За тэр байгууллага бол Монголд одоо ингээ хөрөнгө оруулаад тэр зэсийг олзуурлая, ингээ бизнес болгоё гэж байна. За гэтэл энийг их олон талаас нь улс төржүүлж байна л да. Намууд улс төржүүлж байна. Одоо ерөнхий сайд болсон хүмүүс бүгдээрээ нөгөөдгийг чинь улс төржүүлж хагаад нөгөө
Ритентогоос чи ингээ бүгдээрээ авилгал авах гэдэг шүү дээ. Аваад байна авах гэдэг. Тэгээ нөгөө улсууд чинь одоо ажлыг хийж чадах юм л. Юм нь явж өгдөг. За дээр нь яг хуу хэрвээ зэсийн хүн өшөө дахиад ингээ унаад байх юм бол оюутлогоо ч гэсэн ашиггүй байхгүй. Бид хизээ ашиг авах оюутлогоо. Тэгэхээр ашиг авахын тулд бид нар айгүй ухаантай оюутлогоо нөхдүүдтэй гэрээ хэлцээрийн ширээний ард суугаад тэд нарыг сайн шууд луурдж чаддаг нэг 8-чингаа оруул 8 хэлэх хэрэгтэй болов улс төрч биш. Тийм ээ. За дараагийн зочныг авлаа. Та асуултаа тавьж болно. Байна уу? Байна. За та асуултаа тавьж болно. Би нэг юм асуух юм аа. Та жагсаан сайхан ярьж байна. Юу нэг сайхан ярьдаг хүнтэй. Тэгээд юм болонгоо тэр идсэн бохгүй юу? Энэ идсэн бохгүй юу гэдэг ингээд яриад байна та. Өөрөө идэвгүй юм байдгүй дээ бол. За одоо тэгээд намайг дэмжиж гаргачаа. За. Тэгээд ямар нэг амлалт юу вэ тань? За болсон уу? Асуулт болсон уу? За баярлалаа. Гүн яах вэ? Манай нам одоо төрийн эрхийг эзэж барьсангүй шүү дээ. Би 25 жил улс төрийн ажил хийж байна. За нийгэм эдийн засгийн амьдралыг эрс шинжлэе гэж байгаа. Тэ миний амлалт бол ямар ч үсэн энэ замбраагүй энэ их утаа тийм ээ энэ асуудлыг бүр мөсөн дуусгахыг гэж бодож байна. Нийгмийн утаа. Тий. Гүйгүй энэ ерөөсөө энэ Улаанбаатар хотын утааг дуусгахыг гэж бодож байна. Энийг шийдэх боломж байна. Амархан шүү. Янз бүрийн аргаар шийднэ. За дараачийн асуудал энэ замын бөгдлөөний асуудлыг шийдье гэж бодож байна. За дараачийн нэг асуудал энэ залуучууд ажил хийх байлч залуучуудаа ажил хийлгдэг болгочихъя гэж бодож байна. Энэ бид нар хүсвэл хийж болох зүйл мөн үү? Мөн шүү дээ. Жишээ нь өнөөдөр миний хүүхдүүд зарим нэг нь гантадад сурж байгаа л да жишээлбэл англи ч юм уу. Тэд нар маань чөлөө цагаараа ажил хийдэг шүү дээ. Аяг тав угааж байна. Энэ тэнд янз бүрийн хүн харж байна. Одоо хөгшин настай улсуудыг тэгж сургуультай явах зардал мөнгө хармааныхан мөнгөийг олж авах юм. Үнэхээр үү? Тэглгүй яг уу. Өнөөдөр гадаад байгаа бүх оюутнууд ажил хийдэг. Гэтэл манад өнөөдөр яагаад 170 мянган оюутан ерөөс огт юм хийдэггүй. Хийдэг ажил нь аав ээжтэй эрхэлдэг бааранд байдаг. Тэг юу ч сонирхдаггүй тэр 170 оюутан. Маас ахын төрсөд сонгуулаач өгдөггүй. Асуудал бас энд биш. Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг шүү дээ уг нь. Тэгэхээр энийг шийдэх гэвэл хариуцлага зохион байгуулалтын тогтолцоонуудыг бий болох хэрэгтэй байна. Жохон диктатур. Диктатур биш ээ. Диктатур гэдэг чинь буруу ч вэ, зөв ч вэ өөрийнхөө юмыг хүн тулахыг хэлж байгаа хэрэг. Хариуцлагын тогтолцоо гэдэг бол та эрхтэй байж болно. Тэгвэл үүргээ биелүүл. Тэгэхээр зөв ардсан намайг эрх үүрэг хоёр ингээд зэрэгцэж хүний эрхийг зөрчөөд байна гэж дуурайд ирсэн. Үгүй л дээ. Хүний эрхийг зөрчиж байгаа юм биш үү? Жишээлбэл сонгуулийн лоо өрдөж булхаадж авчгаад ардын намын нөхдөд улаан цагаан дөрвөн залууг нь буудаж ялаа талбай дээр Сүхбаатарын талбай дээр буудаж яллаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ шорон гиндэнд авчиж зодод нүдэж залуучуудыг хийнэ гэдэг бол энэ бол хүний эрх зөрчиж байна. Дэд зэрэгээр. Тийм ээ. Сонгуул өгөхөр сонгуулийн лоо өрдөд авчдаг. Тэгээд сонгуул урьдчлаа гэж ихсгаар тэрийн зандалчлах шиг зүйл анги зааж өгөөд нэг эсвэл цаазаар нэг эсвэл бүх насаар нь 20 ингээд ялзаагаад бичдэг. Энэ бол хүний эрхийг хамгийн дээд зэргийн зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Тэгвэл энгийн зүйл байна л да. Өнөөдөр одоо 4 хүний нэг нь хавдар өвчнөр өвчилж эхэлж байна шүү дээ гадуур. Одоо манай хавдар судлалын балны зүйл одоо битүү ор олтгоо үлдсэн. За сайхан залуугаараа энэ юунаас болоод байна вэ гэдэг асуудал шүү дээ. Энэ юунаас болоод байна? Юунаас болоод байгаа? Та ч арх уудаг үлээ харслангүй хамсахгүй. Тийм. За уучлаарай. Таныг чинь жигтэйхэн лапа их уудаг гэдэг юм байх гэж бодсон. За. Тэгэхээр дэндүү их цагаан арх ууж байна. За. Нөгөө мөн хөөрхийн хотуудын чинь спиртээр илгээ угаагаад тэгээд нөгөө нойр болчихрохын болчих бүгдийг угаагаад хар чинь яаж хүн ирүүл байх юм? За энэс нэг шалтгаан. Нөгөө талаараа өвөл болохоор энэ машин гэр хорооллын яндангийн утаа хоёроос болоод хасар их олон хүн бөгөөд хүүхдүүд хордож байна. Тэгээ энэ янзаараа бол одоо манай халдварын хэмжээ, хавдрын хэмжээ өдрөөс өдөрт өсөд байна. Өсөд байна. Хавдар. Одоо энийг яах юм? Энэ нэг янзаараа бол удахгүй ер нь хүн үлдэх юм уу?
хавдартай л болоод л байна. Хавдартай болж байна. За дээр нь өнөөдөр ажил хийдэггүй алах шүү дээ. Ажлыгээ цалин авахгүй шүү дээ. Уучлаарай. Манай улс маань ядуу. Ард түмэн ядуу. Аж ахуй нэгж нь ядуу. Тийм биз? Тэгээ энэ нөхцөлд бид нар байгаа боломжн дээр л ажил амьдралаа өдөн татахгүй бол бид нар өндөр цалин авна гэд хэвтэд байвал хэн биднэрт ер нь өндөр цалин өгөх гэдэг юм. Тийм байгаа юм. Жишээ нь одоо ингэж юм л да. Та нэг юм сонсчихоо. За. Манайх бол дэлхий дээр одоо 2 дахь орн байхгүй юу? Юугаараа? Ноолуураараа. Тийм ээ? Ноолуур. Нөөцөөрөө. Ямааны тоо хэмжээгээр гарч байгаа ноолуураар. Хятад бол нэгд ордог. Хятад 14,000 тонн, Монгол улс 7,800 тонн ноолуур бэлддэг. 13,000? 14,000. Манайх 7,000. 7,800. Бараг 60% гэх юм байна. Тий. За гэтэл Япончууд хөрөнгө оруулсан байгаа. Европууд, Японууд ноолуурын үйлдвэрүүдийг Хятад барьж байгаа юмсан. Яагаад гэсэн чинь үгүй Хятад хүмүүс нь дуулууртай юм ажил хийх юм. За. Нэгдүгээр асуудал. Хоёрт хүмүүс нь бас нэг хариуцлагатай. Гурав дахь асуудал нь бол Хятадын төр нь үйлдвэрүүдэд бий болохыг дэмжиж байна. Хүүгүү зээл өгч байна. За. Тэгээд экспортод бүтээгдэхүүнийг гаргах гэдэг. За тэгээ учраас манад юу болсон бэ гэхээр яахын юм үйлдвэрлэж зүгээр л мөнгө олохын чинь бошоо амраар нь түүхийг нь гаргачих ирэн лүү. Тэгэнгүүт л нөгөө Хятад нь яаж баахан юан хэвэл цаас хэвлж байгаа л өгчдөг. Тэгээ нөгөө ноолуурыг авчдаг. Нөгөө хэвлсэн юанаар нь яг хүн эргээд нэг Хятадын баахан хортой хүнсний ногоо оруулж ирж штэ. За. Ийм учраас энд үйлдвэрлэж байхгүй. За одоо Хятад бол $50 байсан цалин. Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ. Одоо Хятад бол хамгийн доотлын цалин $1,000 болсон. $1,000. Тэгтэл нөгөө үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх хэрэгтэй болоод байна шүү дээ. Цалин өндөр өгөх. 10 жилд одоо 20 дахин нэмэгдсэн. Тий. Цалингаа нэмсэн тэрийг дагаад экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэх асуудал гарсан. Тэгтэл нөгөө үнэтэй бүтээгдэхүүнийг авдаг хүн байхгүй. Тэгэнгүүт нөгөө Япон, Европын үйлдвэрүүд одоо хаашаа нүүж ийнэ гэсэн чинь бүгдээрээ Вьетнам, Лаос, Камбож, Бирм гэдэг улсууд руу нүүж байна. Тэнд чинь бараг 700-800 сая хүн бас амьдарч шүү дээ. Тэгээд тэдний цалин $50 ажиллаж байна. Тэгээ өдөр шөнөгүй нөгөөдөг чинь одоо жишээ нь ингэж шүү дээ. Японы нэг үйлдвэр Shimazaki гэж үйлдвэр одоо компьютертэй сүлжмэлийн машин гэдэг. 2,000 машин Вьетнамд тавьчихад Хятад $1 утас хийлгээд тэгээд Вьетнамд 2,000 машин тавьчихад тэнд цамц хийлгээд аваад байж шүү дээ. Өдөр шөнөгүй ажиллаа. Тий. Манайхаас авахгүй шүү дээ. Уг нь ноолур чинь Вьетнамд байхгүй зүйл байхгүй юу? Монголд байдаг зүйл. Тэгэхээр бид арчаагүй байна гэсэн. Тэгэхээр төрийн бодлого алга байна. Бид дэндүү их 25 жил ерөөсөө амьдралаа сайжруулах ухаан бол арилжааны хүрээнд л бодлоо шүү дээ. Нэг юм эндээс нэг юм аваад ийш нь нэг 2 төгрөгөөр өгөхийг л бодлоо. Энэ маань өдрөөс өдөрт багасаад идэг. Би бодлоо тэр дээр байгаа нөхдүүд тэнхтэй биш дургуудыг ийм байлгаад байна. Зориутаар санаатаагаар ийм байгаад байна гэж бодоод. Үгүй дээр байгаа нөхдүүд маань боловсрал муутай, мэдлэг боловсрал муутай, мэдрэмж муутай, сэтгэл муутай, хариуцлагагүй байхгүй. Энээс л болж байгаа хэрэг шүү дээ. За дараагийн зочныг авчи таныг сонсож байна. Байна уу? За та асуултаа тавьж болно. байна уу. За таныг сонсож байна. Та зургтынхаа дуг бүр мөсөн хаачхад ярихгүй юу? Алло. Сонсож байна. Алло. Сонсож байна. Алло. Хэлээч. Сонс. Та зургтынхаа дуг бүр мөсөн хаачаад утсаараа ярихгүй юу? Алло. За яриачдаг. Ингэ зарим нь сонсохгүй байгаа. Түрүү нэг хүн асуусаа тэрийг та хариулсангүй л дээ нөгөө Тэгээд гүйгүй сая нэг эмэгтэй их чухал зүйлүүдийг хэллээ л да. Та ер нь тэгээ юу хийж чадах юм бэ гэж. Гүйгүй би ч одоо 25 жил хэллээ шүү дээ. Тийм би энэ улс оронд хариуцлагын тогтолцоо бий болгоно. Дээр доргүй бүх төвшөнд. Тийм би энэ улс оронд ажилгүй хөнгө болгоё гэж бодож байгаа. за Тийм. бүгдэнд ажиллаа. Бүгдээрээ ажилтай байх хэвээр. За дээр нь энэ
хүнсний асуудлыг нэн даруй шийдээ. Айгу. Та ч одоо яг маргааш сонгуульд өрсөлдөх гэж Үгүй энэ хүн шиг ярьж байна. яалаг гэж. Арслангаа сонгуулийн үеэр та надыг миний цагаас хөтөлмөрийн цагаас сумсалж авчирчаад миний эрхийг боож болохгүй шүү дээ. Сонгуул болохоор та нар амныхаа зоргоор мөнгө яриад надыг бүр ам чангаалахгүй энэ телевизээр. Та бол үнд ороод таардахчгүй айгуу. Тийм учраас би жоох ярьж авъя. Үнгүй яриулж байгаа нэг мөс. Тэгэхээр нэг юм яриад дуусгач. Тэгээ би миний нэг хүсэл би Монгол хүнийг 100 наслаасаа гэж боддیں۔ За 50 настай хөгжөө штэ 30 настай хөгжөө байна. Харамсалтай байна. Бид нэр миллиард хүнтэй биш штэ 3 сая хүнтэй. Хүн амын 70% нь хүүхэд залуучууд байж байдаг. Тийм учраас Монгол хүн 100 наслаасаа гэж бодож байгаа. Тэр ч үтгэл би Монгол хүн 100 нас гэдэг хөтөлбөр хүртэл дэвшүүлье гэж бодож байгаа. Тэр биелэгдэхүүгээ та асуу. Чи худлаа яриад байгаа юм биш үү? Чи одоо бүр хүний насыг уртсгана гэ юу яриад байгаа. Монгол хүн 60 чи надыг айгуул бол тэгж загин доромждох хэрэгтэй. 60 жоохоор 61-тэй өхөн л гэж яддаг. Гэхдээ одоо тэрийг болий. Одоо 100 наслуулъя. За яаж юу гэхээр архинаас гаргана. За арх бол мэдээч хэрэг. Архийг бол эдэний дээд болгож амсдаг байг. Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг нэн дээр үзэгцлэх хэрэгтэй. Танд архины үйлдвэр байхгүй. Нэр хэзээч байгаагүй. Би тэр ч үзээ яддээ шүү дээ. Ер нь бол. За хүнсний аюулгүй байдлыг шийдээ. Энэ хятадын энэ хүнсний ногоон дотор асар химийн бүтээгдэхүүн дотор нь орцсон байна. Ялангуяа хүнд металлууд. Тэр маань өөрөө хүний ходоодонд ороод хүнд хор тавдар үүсгэх чинь нэг хүнсний ногоон манад урахгүй арслаа. Ургалгүй яах вэ? Хангалттай уран бид чинь социализмын дотоодоо 100 хэрэгцээг хангаад экспорт нь гаргаж ирсэн айл штэ. Төмөс байц. Манад ургасан ногоо Жимс эднээс өөрөөр амтлаг байдаг. Яагаад тэгэхээр манай хөрс байгалийнхаа унган төрхөөр байж байгаа учраас химийн бордоо эднээс хэрэглэдэггүй учраас. Тийм учраас би жишээ нь энийг аюу амархан шийднэ. Зүгээр хил дээр хүнсний ногоо оруулахгүй. Тэрийг зөрчөөд оруулсан этгээдэг бол маш хатуу ялдаа болгочих. Тэгэл болоо. Тэгвэл Монголынх нь одоо тэгвэл нөгөө ногооч даварж эхэлнэ тийм ээ. Нэг хоёрхан төмс тавьчаа тэрийг 20,000 гэж суугаад эхэлнэ. Одоо энийг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энийг төрөөс зохицуулах биш. Төр жил болгон хүнсний аюулгүй нөөцийн хангамжийг өөртөө авах хэрэгтэй. Дэлхийн бүх улс орн хийж байна. Жишээлбэл засгийн газар нэг аж ахуй нэгж бий болгоод тэр нь жил болгон тариаланчдаас, малчдаас, ногоочдоос тэр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авна гэх юм бол болох уу? Харин болохгүй. Тэгэхээр нөгөө л энэ ганц өгшгөл юм болчихно шүү дээ. Засгийн газар нэг юутай хувийн юмтай байгуулаад ингэсэн зундаас нь мөнгө идэл явчлаа шүү дээ. Үгүй тэгвэл одоо нөөцийн газрын нөхцөлчгөл яваад би ингэж бодох юм. Та бодвол сайн сайхны төлөө мөрөөдөж, сайн сайхны бий болохын төлөө өнөөдөр энэ нэвтрүүлгийг хөтлөө сууж байгаа бах. Та ийм утоп үзэлтэй бол наадах нэвтрүүлгээ битгий хөтлөө. Яах юм? Одоо өхөө үлээгээл дэш хараад тавьчих. Тий сайн сайхан юм байхгүй байна энэ амьдрал чинь итгэл үзүүлэх хүн байхгүй байна. Шудраг ёс гэж хизээч байх ёсгүй байна. Тийм ээ? Та тэгж бодод байна шүү дээ. Монголын ард түмэйг ингэ боддог болсон. Та үнэн юмыг яриа л байдаг. Гашуунч гэсэн үнэн юмыг яагаад танаа нам тэгэхээр сонгуульд олон суудлаа авч чадахгүй шалтгаан юу вэ? Тэгэхээр би ингэж бодож байна. Энэ цаг зуурын асуудал баха. Одоо өнөөдөр манай иргэд бол бүгдээрээ Facebook, Twitter, интернет ингээд бүх мэдээллийн хэрэгслээ ордог болчихж байна. Таны энэ нэвтрүүлгийг маргааш асар олон хүн үзнэ. Тийм учраас одоо иргэд бол тийм амархан юмд хуурдахдаггүй. Одоо 25 жил хуурдагдлаа шүү дээ. Одоо дахиад цаашаа зөвшөөрөхгүй байхгүй. Хүн гэдэг амтнд бас хэмжээтэй шүү дээ. Зөвшөөрөхгүй. Тийм учраас би энийг бүтнэ гэж бодож байгаа. Хүн ер нь бол сайн сайхан юм мөрөөдөж амьдрах хэрэгтэй. Хэдийн эргэн тойрон ч муухайч байсан энэ муухайг цэвэрлээд би сайн сайхан амьдрнаа гэдгийн төлөө бид нэр тэр сайн сайхан амьдралыг бий болгохын төлөө амьдрч яваалсан. Тий, зөндөө муухай юм байна. Гэхдээ энэ муухайг байхгүй болгоё л да бүгдээрээ нийлж. Энэ бүх 3 сая хүн нийлээд энэ асуудалд хандах юм бол бид нэр энийг шийднэ. Тэгэд би түрүүний 100 наслах асуудлыг ярьлаа шүү дээ. Хүнсний асуудлыг шийдчихэ. Утааны асуудлыг шийдчихэ. Архины асуудлыг шийдчихэ. Бүгдэрингийн орлоготой, мөнгөтэй, хөрөнгөтэй болгоё. Жишээ нь 5-7 ингэ бодлоо та 60 миллиард хоёлаа 65 миллиард долларын үнэлгээ тогтоолоо шүү дээ. За тэрний хэрсэг 50% нь би $5 үнэлээ нүүрсийг. Тэгэхэд 35 миллиард доллар. Энэ 35 миллиард долларыг энэ нэг 700 мянган өрх айлтал
шингээе л да. Сайхан байна. За дараагийнхаа зочныг авъя. Таныг сонсож байна. Та шууд утсаар холбогдлоо. За таныг сонсож байна. Байна. Би Жаргалсайхан гэдэг үнээс нь уусан. За. Энэ одоо энэ эдд зуусан одоо энэ улс төрчид одоо стейдэр одоо энэ үе ерөнхий сайдууд байсан одоо энэ баяр батал хинч одоо энэ улсууд одоо ингэ эдд зуугаад яваад өгдөг одоо тэгээд ард нь ямар сураг байхгүй. Тэгээ одоо энэ эдд зуусны хүн болгон мэдээд байдаг ямар ч хариуцлага тавьсан байдгүй. Тэгээд одоо монголчууд энэ төр илэрч одоо сайн хөтлөгч хийж байгаа сонсоо ирсэн. Яг ийм бодлого авчихсан. Харин тийм бүр зөвшөөрсөн эвлэрч гисэн. Тэгээд байгаа. Ярихасаа дургуй үрдэг. Харин тийм. Энэ муха утоп авиртай нөхрөө чи арслан гэдгээ вэ? Ховлцохоос. За би ойлгосоо өөрийн чинь санааг. Тэгэхээр ийм байна л да. Одоо нөгөө юм яриад тусгач. За. Тэгэхүү би ингээд нэг санаа гаргаад нэг ингээд дутуу хайчгаар чинь сэтгэл өвдөд байх. 100 наслах боломж байна уу гэвэл байна. Жишээлбэл жил болгон одоо энэ эрүүл мэндийн яамны сайд нарын хулгай хийж иддэг, тэнд байгаа хүмүүсийн хулгай хийж иддэг мөнгийг болиулаад жил болгон бүх ард түмнөө эрүүл мэндийн үзлэг заавал оруулдаг болгочих. Тэгээд үнэхээр ямар гоцолсон онцгой өвчин байна. Тэдний олон улсын тусламжтайгаар одоо ч бас дэлхий чих нэрнгүй болчиход байна шүү дээ. Вакцин зүйлээ. Үнэхээр тэр илэгний вирустай улсуудыг одоо илэгний вирусыг 100% эмчилдэг тритмент зүгээр им гарчаад байна шүү дээ. Антибиотикийн орлуулсан 100% эмчилж болдог болчиход байна. За өнөөдөр манай залуучуудын гол өвдөд өвчлөд байгаа юм бөөр байна. Хотоод байна. Хотоод бөөр бүдүүн гэдс юунес болоод ингэж байгаа. Чи хоол хүнс муу байна шүү дээ. Маш их хүүтэн нүцгэн шалдан яв даарж шүү дээ. Ядуу учраас энэс л болж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр хүн ер нь байглаас нэг 150 насыг наслах ёстой юм гэдэг нөөц нь бол эрдэмтэд тэгж тогтоосон юм билээ. За. Тэгэхээр бид нэр 150-ыг болио. 100 насалдаг болгох боломж байна уу? Байна. Тэгвэл тэрийг бид нар айгүй хүсэх хэрэгтэй. За, өвчнөг бол одоо ямар ч өвчин баг дээр нь шууд эмчийн үзлэгээр ороод танд нэг жоохон ч гэсэн өвчин байвал дор нь эмчлүүлвэл ямар ч өвчин 100 200% эмчилдэг болчих гээд байна. Танд ямар нэг архаг өвчин бий юу? Даан чалга одоохондоо. Сайн байна. За баярлалаа. Тэгээд энэ 100 наслах боломжтой. За дээр нь хүмүүс 100 наслахын тулд мэдээж хүн гэдэг амтан чинь бас хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгжээ тэр зардлыг бий болгож иж хүн чинь урт удаан сайн сайхан ад жаргалтай амьдрна гэхээс за дээр нь ганцхан бие эмчлүүлээд мөнгөтэй болоод хөрөнгөтэй болчоо бас урт удаан наслахгүй шүү дээ. Хүн зоригтой байх хэрэгтэй. Ажил хөдөлмөртэй байх хэрэгтэй. Үргэлж биеийн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Яагаад конторт суусан хүн удаан бага насалдгийг? Яагаад хар ажил тэр тариалангийн талбай дээр ажиллаж байгаа нэг тариалан ч хүн ногоочин хүн яахаараа 100 насалдгийг? Яагаад тэр нэг нь эрүүл агарт бие банк хөдлөж шүү дээ. Нэг нь болохоор нэг юм битүү хар өрөөнд дотор л нуугаа суугаад байдаг агаарын дутагдалд орж байна. Биеийн хөдөлгөөн дутж байна. Жишээ нь тийм ээ. Тийм учраас бид энэ асуудлыг шийдэх том хөтөлбөр байх хэрэгтэй маа. Энэ сонгуулийн сурталчилгаа биш. Энийг иргэдэд одооноос ойлгуулахгүй сонгуулаар би ингэн технигээд та бол одоо эрүүл мэндийн сайд болж болохоор л юм гоё юм ярьчлаа. Гөө би эрүүл мэндийн сайд болмооргүй нэ. Би болов л шүү дээ. Болж игэл ерөнхий сайд болчих шүү дээ. За дараагийн зочныг авъя. Үгүй яагаад болж болохгүй. За таныг сонсож байна. Та зургтынхаа дуг бүрмөсөн хаачаад шууд утсаараа ярихгүй юу? Би одоо нэг юм хэлэх гэдэг нь сонгуульд очиж байгаатай холбогдуулаад. За. Одоо энэ намын 90 жагсаалтай гэдэг бидний сонгоогүй хинч танихгүй. Одоо тэгээд хинч хүсээгүй тийм хүмүүс гарч ирээ суучдаг. Тэгээ одоо бүү тариг нь харсараа балхацсан. Одоо жишээлбэл ардын намын баяр баатал боловсролын сайдээс олсон баяр. Одоо нэг болтоо нямдал дэмбэр дулаан заасан кончигдол жигдэргээд. Тариг нь харахад балхаад шалдургүй өрмөр юм уу даж суугаад байна. Та нарын нэрийн жагсаалтаар оруулдаг энэ хуулийг нь одоо чамд юм уу яад гэдэг санаа оноо өгдөг юм уу? Одоо жаргал сайхан чамд ясамаар байна. Энэ нэрийн жагсаалтаар орохгүй
гэдэг ийм хөдөлгөөн өргүүлээд энэний хэрэг юу гэх юм бол одоо би иргэн хүний номер 1 гэдэг гармаар байна. Нийтийн дэсээр ороод ингээд одоо баян жилийн интергээд танихгүй юу чи юм гэдэг. За баярлалаа. Тэгэхээр ийм байна л да. Ер нь бол сонгуул дээр бид нэр хоёр имийг сонгож байгаа шүү дээ. Нэг нь намаа, нэг нь тухайн намын нэр дээр дэвшиж байгаа тэр гишүүн, тэр иргэнийг сонгож байна. За. Тэгэхээр энэ 25 жил Монголын төрийг хоёр нам ээлжилж барьлаа шүү дээ. Хамтарч ээлжилж. Тэр бол ардсан нам, ардын нам, тийм ээ? Ингээд хамтрах цагтаа хамтарсан. За махан ч юм уу. За одоо ардын нам маань сүүлийн жилүүдэд бол хуваагдаад хувьсгалт нам, ардын нам гэдээ хоёр хуваагдсан байна. Ерөөсөө ардын нам, хувьсгалт нам нэг л ойлголт шүү дээ. Ер нь зарчим бол. Тий. Тэгэхээр энэ хоёр намыг л ээлжид сонгох юм өнгөсөл хоёулангийн сонголоо шүү дээ. Одоо зүгээр л 16 онд болчих. 16 онд бүх иргэд нийтээр очил хэний ч битгий сонгох. Зүгээр шинэ улс төрийн хүчин за нам дугуулна гэх юм бол бүгд найрамдах намаа шинэ улс төрийн хүчин гэвэл одоо шинэ нэр дэвшигч нарыг Ганцхан бүгд найрамдах байгаа. Бас нөгөө шодрогдын фронт арслан марслан гэж хэлдэг. Гэхдээ ганц бүгд найрамдах нам байхгүй болохгүй. Одоо тэгээ болсон болоогүй баахгүй юмнууд ирээл юм хийх л ихгүй, өөрсдөө ч хийхгүй бас нэг лагаа болно. Тийм учраас зүгээр бидний хувьд Арслан яг үннийг хэлэхэд одоо энэ телевизээр ингээ харахад би зүгээр хариуцлагатай мэддэгдээ. Миний хувьд би намын дарга хувьд, миний намын нөхдөө, журмын нөхдүүд байж байна. Энэ төрийг бол шүү дээ, тийм ээ. Ухаантай, боловсралтай, их оронч, хариуцлагатай ийм хүмүүс л энэ төрийг авч явж өөдөн татна. Өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Одоо нэг хэсэг бол зүгээр би хувьсгалч гээд цээжид илдээд байсан хүмүүс энэ төрийн ажлыг хийж илээ. Нэг эсвэл нам танд 3 төгрөг өгчгөөрөө би сайдуулна гэдэл явж байгаа жишээтэй тийм ээ. Жишээлбэл Баян Сэлэнг байна л да. Гэхдээ яг хөрхий тэр хүүхэн нэг муу хүүхэн биш бахал т. Гэхдээ л барилгын яам гэдэг бол их том яам шүү дээ. Их чухал. Тэнд бол маш өндөр мэдлэг тэр барилгын инженерийн бөгөөд эдийн засгийн асар том боловсралтай хүн байд харах гэдэг байхгүй юу? Тэгээ яг хан шуунагсан бас нэг сайн талтай. Хоёр тэрбумын суудлыг өнгөө аваа үстэй тийм. За дээр нь одоо эрүүл мэндийн сайдл гэж байна те. Шийлэг дам гэж байна. Гэхдээ амьдралдаа нэг шиприз барьж үзсэн үү тэр хүн? Үзег байх та. За одоо тэгээд хөдөө аж ахуйн яамны сайд нөгөө хэн бэлээ? Бурмаа гэдэг чинь тэр хүн агроном байсан юм уу? Зоо техникч байсан юм уу? Ер нь бол тэнд ойлгож байгаа байгаа болов? Үзэгчтэй шууд явагдаж байгаа асуудлын нэвтрүүлгээр өнөөдөр бүгд найрамдах намын дарга Базар садын жаргал сайхан оролцож нэвтрүүлэг дуусах болоогүй өшөө дахиад 30 минутын зав байгаа. Манай нэвтрүүлэг маргааш өдөөс өмнө бас давтагдана. Тэгэхээр манай Плюс ТV-гийн ард ямарваа нэгэн улс төрийн хүчин нам эвсэл гэдэг юм уу баян олигарх тийм зүйлс байхгүй. Бид альва асуудлыг элдэв давс хожиргүйгээр шууд ямар нэгэн цензургүйгээр та бүгдэд хүргэж байгаа. Тэгэхээр дэлгэцийн доор байгаа утсаар манай зочноос асуух зүйлээ асуусан хэвээр байгаа. Та бүгд утсаар асуухдаа зурагтынхаа дууг бүр мөсөн хаачхад утсаар асууж агаарай. Түрүүн манай нэг зочин ингэж хэлсэл дээ. Өөрөө ч урд орсон Галдан бошгт хан сангийн тэргүүн Батболд гэж залуу юм сайхан үг хэлсэн юм а. Байгуулах төрд баатар жанжин хэрэгтэй. Байгуулсан төрд ухаантан мэрэгд хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ ухаантан мэрэгд өнөөдөр хайччваа Монголд. За одоо ер нь бол наадах чих ойлгомжтой ш сая тэр эмэгтэй асуулаа. Би одоо энэ хүмүүсийг дахиж улс төрд хармааргүй нэ гэж хэлээд байна шүү дээ. Тийм ээ. Одоо энэ хүмүүс болоо. Би ээж хармааргүй. Тий. Одоо болоо гэж хэлээд байна. За дараагийн зочныг авлаа дөө. Иргэдээ бол бай таныг сонсож байна. Самарнта. Самар. Энэ жаргал сайхан даргаыг бас үзүүлээд дэмжлэг байна. За. Энэ Солонгос улсад 8-9 жил ажилладаг гэсэн хүмүүс байна. Тэгээд энэ бонуслах энэ хөтөлбөрийг бол бас дэмжиж байна. Тэгээд болохгүй байхгүй шүү дээ. Бус үндэстэн Солонгос Япончууд бонуслах болоод бид нар яагаад бонуслах болохгүй гэж. Бас энийг тэгээд хоёрдугаар болохоор би нэг жижиг дунд үйлдвэрлэл бизнес одоо эхлээд гаргаа эхлэе явж байгаа юм байна. Тэгээд манад бас нэг ногоо тарьдаг. Тэгээд сая нэг шатад ногоо
хийдэг нөгөө хэмээ бортоогоор хордуулдаг юм тэгээд би одоо наваагаа борлуулах гэдэг энэ юун дээр ирээд банкнаас энэ дээр ихээр нөгөө чэнжүүд нэг талаас тал үнгэлдэг. Тэгээд нөгөөдхийн ингээд бүр хурал дөрөв гар дамжаад ингээд амар үнэтэй. Тэгээд би өөрийнхөө ногоог яг болцооных нь үнээр зарыг гэдэг бодсон яваад байна. Гар дээр бүтээгдэхүүн зарж болохгүй гэдэг нь цагдаа торгоо шийдэхэд фуран муран гэдэг нийгмийн ажилтан гэдэг ингээд хүмүүс ингээд ялангуяа ингээд нөгөө давхууд хүн ингээд явдаг ингээд давхууд ингээд төв гадруудаар ингээд бөөгнөр гадруудаар ингээд явахаар яагаад болтгоо ийм асуудал үүдэг. Тэгээд жаргалын дараа болохоор амжилттай бизнес явуулах хүн болохоор энэ бизнес явуулахад ямар гол зарчмууд ийм хүн баримтлал амжилттай хүрэх боломжтой гэдэг талаар зөвлөж өгөөч. Тэгээд тэр ногоог үнээр хаамаараа хийхээр тэгээд нэг махаа экспорт гаргах юм бол бидний бизнес гараад мал малсмаар. Тийм бол зөндөө олон хүн хотод ажилгүй байжээ. Хөдөө тэр маллаад махаа экспортлоод боёнгоор дүүрсэн зүйл галтэргээр дүүрсэн зүйл тийм бол Монгол хүн болгоо ажилтаа болох бол гэж боддог. Тэгэхээр юу гэж боддог юм. Тэгэхээр ийм байна л да. Залууд нэгд баярлалаа бас дэмжиж байна. Ер нь бол бид нар энэ нарт хорвоодоор урт удаан насалж ад жаргалтай сайн сайхан амьдрахын төлөө л амьдарч байгаа шүү дээ. Тэрнээс нэг баяр гэж хүний төлөө ч юм уу, нэг од жаргал гэдэг нөхрийн төлөө ч гэдэг юм уу амьдрах гэдэг юм биш шүү дээ. Үүсвэл нэг бат болч гэдэг юм уу. Монголч нэг хитгэл муу хүн муухай болгоод байна шүү дээ. Тэгээд тэрэнд нь хэн нэмэр болоод ийн гэсэн бид нар өөрсдөө сонгуультай хариуцлагагүй ханддаг. Сонгуулаа очиод нийт дээрээ өгчдгүү. Тийм ээ? Тэгээд аар сарах юм туурдагддаг. Одоо сонгуул болоод ирэхээр л нөгөө ардын нам чинь зүгээр л аимшиг их юм амлна, уралдаал. Дээр доргоо. Тэгнь. Тэгээд тэрэнд нь хуурдч эхэлдэг. Тэгмээргүй шүү дээ. Тэгмээргүй. За одоо би зүгээр энэ телевиз үзэгчдийг өнөөдөр танаа нэвтрүүлгийг дамжуулаад хэлэхэд би бол 5 толгойг бол заавал авч өгнө. Ард түмэнд. Авч өгнө гэдэг нь тэрийг бизнес болгож өгөөд иргэн болгон тэр 5 толгоогоос яах вэ нэг $50,000 хэмжээний хөрөнгөтэй болголт арслаа. Тийм боломж байна уу? Та юу гэж бодож байна? Одоо бол жирийн хүний төлөө $50,000 гэдэг тоолохоор борох багтахгүй байгаа. За яг хаа одоо багтаач. Тэгэхээр нэг өрх нэг $50,000 болголт. Нэг өөрөөр хэлбэл нэг 2-3 өрөө байшинтай болохыг хэлдэг шүү дээ. Тий. Байшинтай болъё. Тийм боломж байна уу гэхээр тийм боломж байна. Тэгэд энэ асуудлыг би энэ төр барьж байгаа намуудад ярьж байгаа харслаа. За одоо нэгэнтээ эдгээр төр барьж байгаа юм чи яах юм? Би ардсан намын дараах одоо тэр инхолтод бол энэ асуудлыг нэлээд хэд удаа дараа ярьсан, хэлсэн, бичиг оруулсан. Хүлээж авах юм. Ер нь бол нааштай байгаа шүү. За. Нааштай байгаа. За энэ дээр бол үнэхээр жинхэнэ ардсан нам бол ард түмний дэмжлэгээр гарч ирсэн юм уу сонгуульд. Хэрвээ гарч ирсэн бол амлсан амлалт үргээ биелүүлээ. Дээр нь Монголын ард түмний сайн сайхны төлөө энэ улсад хийгдэх том хэрэгжүүлэх төслүүдийг зориулъя. Тийм учраас 5.51% ард түмэндээ өгье гэдэг асуудлыг тавьсаа бид нар. Манай нам тавьж байгаа. Албан ёсоор. За тэгвэл ардсан нам хүлээж авч байгаа юм байна гэж байна. Тий, би авж яах гэж ойлгож байгаа. За дараагийн зочныг хүлээж авъя. Таныг сонсож байна. За тэр нэг таныг сонсож байна. За баярлалаа. Та сайн байна уу? сайн байна уу? Манайс энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ жаргал сайхангаа ярьж байгаа юмыг их дэмжиж байна. Үнэхээр сайхан бийж бодлоор юм ярьж байгаа. Тэгээд одоо энэ түрүүний хөтөлбөр гэж ярьсан. Тэр хөтөлбөрөө одоо боловсруулаад энэ ард иргэдээс ангилуулаад одоо намдаа айд авахаар одоо гişүү хэлсүүдээ одоо энэ зүрх байгаа эдийг дуугаад энэ хамдгүй чаддаггүй. Өөрийн хэлсэг нэг түрүүний нэг хүн ярьж байсан нэг их бизнес байгаагаад болохгүй нэг. Яагаад энэ хүмүүсийг дэмжих юм бэ? Өөрийнхөө ажлыг амжуулах байвал тэр хүний амьдрал дээрээ улсын нуруунаас маш хэцүү юм өнгөрөх юм биш юм уу гэж бодогдоод байна. За ойлголоо. Энийг ингэхгүй энэ хувийн хөвчлүүдийгээ дарамтлаад дараад одоо сүүлдээ бүр хотынхоо иргэдээс татвар 1% юу ч гинөө их төв янзын юм авдаг. Энд чинь ард иргэдийнхээ кармаа руу ингэж өнгөж болж идэх юм болов
Одоо жаргал сайхан гоё ярьж байгаа юмыг дэмжиж байна. Үнэхээр одоо ингэ сонсоход сайхан сонсогдож байна. Одоо маргааш гэсэн уулзаад намд нь илсээд одоо энэ бодоод яриад хэрэгжүүлэх гээд ингээд одоо наад түнчээр багтаж өгч байгаа шиг байна шүү дээ өөр хянта. Одоо тэгээд багтаж өгч байгаа юм нь хуваалцаад дэмжиж туслаад явах юмсан гэж үнэхээр бодогдож байна шүү. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр би төрөний залууд хэлээ л да яг уу жишээлбэл одоо улс орон хүнсний нөөцтэй байна л да одоо гал ус газар хөдлүүл яг уу гал ус гаруул яг уу дайм болвол яг уу гэдэг ингээд жишээл Америк нэгдсэн улс байж байна, Япон байж байна, ийшээгээ Европын орнууд байж байна. Тэгвэл улс одоо жил болгон хүнсний ногоо худалдаж авдаг болчих. Өөрөө том хүнсний агуулгатай. Тэгээд мах худалдаж авдаг болчих. Харин энэ жижиглэн худалдаачд бол тэр хүнсний бөөний агуулгаас л бараагаа авзардаг. Тэрнээс иргэдээс очиж өөрсдөө дураараа авахгүй ш. Талбай дээрээс нь авахгүй. Тий. Тэгхийн бол энэ худалдаа зэгцтэй болно. Хоёрт ногоо тарьж байгаа хүмүүс мөнгө олох гэж зовхгүй ш. Яаж ногоогоо их хурц авах вэ? Яаж гоё амт чанартай ногоог ургуулж чадах вэ? Тэрэндээ анхаарлаа тавих. Тэгээ бэлэн зах зээлд нь бэлэн байж идэг. Шууд худалдаад аваад идэг. Тэр хүнсний бүтээгдэхүүнийг улс ингээд жид эргүүл зараад жижиглэн худалдаачдаар дамжуул зараад дахиад эргэжлэн дахиад нөгөөдгөө хүнсний нөөцөөр нэмээд яваад байдаг. Ийм байж болох уу гэвэл болно. За дээр нь мэдээч хэрэг хүнсний нэлээд хэдэн сайхан том дэлгүүрүүдтэй болох хэрэгтэй билээ манайх супермаркетууд. Тэгээд тэр юунд бол шууд одоо энэ тарай ногоо тарьж байгаа одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улсуудад эрхийн борлуулах эрх нь шууд өөрсөнд нь өгөөд тэр дунд нь зуучлагч нар байхгүй болгочих хэрэгтэй. Тэгэл асуудлыг бол шийдэж болно шүү дээ. Гэтэл манай бүх юм дээр зуучлагч байдаг. Тэгээд яг нөгөө нэмэн үрдэг нөгөө бараа таваар үйлдвэрлэж байгаа хүн дээр нь болохоор маш бага юм очдөг. Хэд дахин ингээ гар дамжаад нөгөө хүмүүс зуучилж байгаа хүмүүс нь л хамаг юм нээдэж идэг. Ийм байж болохгүй байна. За дээр нь манад нэг чухал юм байна. Тэр юу гэхээр энэ хөдөлмөр хүнс хөлс хөдөлмөрийн үнэлгээ гэж Монголд байдаггүй. Хүн болгон амныхаа зургаар нэг юм ярьдаг. Цагт Монгол хүн хэдэн төгрөг авах юм бэ? Барилгачин хийсэн ч, шаварчин хийсэн ч, тогооч хийсэн ч, одоо геологч хийсэн ингээд цагийн үнэлгээ. Дэлхийн бүх орнд тийм байна. Манад байхгүй. Манад бол байхгүй. За дараа үйлдвэр худалдааны сайд багтаа дараа чи би яаж амжих вэ? Одоо би чадхад хараад тухайн үед хийжсэн эрх нь байсан бол бүгдийг хийн штэ. Би одоо зөндөл хуулиуд оруулсан аж үйлдвэрийн паркийн хуулийг би оруулж батлууллаа. За ашигт малтмалын хуулийг чинь би оруулж баталсан. Тэгжээд нэг юм 5 толгой дээр 51%-ийн оюутлогууд дээр чинь 34%-ийг авч үлдлээ штэ. Хичнээн их юм хийх тусмал хусагддаг үстэй. Адилхан хуваагаад эдэлцээд байвал гайгүй байгаад. Гэхдээ яг хөө манад нэг үл бүтэх нэг хогийн шаарнууд бол нэг гарын 10 хуруунд багтах нэг 10 хүн байна штэ. Энэ хідээс салах хэрэгтэй байна. Юу ч хийхгүй адилхан хуваагаад эдэл байсан бол өдий сайдраа байж л байх байсан байл. Тийм үү? Гэхдээ одоо нэг юм мэд хэрэг байгаа юм да. Хүн чинь нэг аягал хоол идэв штэ. Тэгээ 20 аяга идвэл гүйлгээд сүд болд юм байгаа зү. Хордлого аваад. Инх хоёртай найз хэвэрээ юу болсон уу? Гэхдээ яг хөө инх хоёртай үзэл бодлын хувьд бол таарахгүй юм билээ. Яг тарахгүй. Уг нь хоёулаа Монголын төлөө биш юм уу? Гэхдээ одоо мэдхгүй тэр хүн юуны төлөө. Миний хувьд бол би Монголынхаа төлөө явна л гэж бодож байгаа. Яваад ч ирсэн гэж бодож байгаа. Ярианы чи өмнөөс харсан чинь ер нь ман нам нөгөө ардын намыг жоохон муулах гал ардсан намыг магтах га тал сүжрээд байгаа. Биш. Ардсан намд чадахгүй юм байна. Хулхны юм байна. Бас арчаагүй юм чих байна. Зөндөө юм байна. Би яагаад тэгэж хэлэх вэ? Жишээ нь тэр 5 хүний амь насыг одоо ман намын засгийн эрхэнд байхад тэр 5 хүн амнасаа алдсан 2008 онд 7 сарын 1-нд. Бас олон хүн шархацсан шүү дээ. Өө тэгэлгүй яах вэ? Та хүртэл одоо шоронд суусан тийм ээ. Би бас тэр юуных нь гадаа очиод өмөрөө дуурч хийлаа. За яах вэ? Гэтэл 12 онд ардсан нам засгийн эрхэнд гараад одоо бүх нөгөө төрлийн машин өнөөдөр ардсан намын талд байж яагаад тэгвэл 8 онд тэр нас барсан 5 хүний асуудлыг сөхөө тэр баярт нь байдаг юм уу мөнх өргөлд нь байдаг юм хэн буруутай нөхдөд хариуцлага тооцож болдоггүй юм байна. Нэг хэдэн цагтаа бүрэг биелүүлсэн нөхдүүдийг буудсан гээд ажилгүй болгоод ял дэгээ шоронд өгөөд явуулсан. Гэтэл тэд нар чинь жирийн ардын хүүхдүүд тушаал биелүүлсэн нөхдүүд шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг шийдэх хүн бол Монгол улсын ерөнхийлөгчүүд. За Монгол улсын ерөнхийлөгчнүүдээр шүүх. Яагаад Монгол улсын ерөнхийлөгч гэж? Хуулийн байгууллага тэр хүн чинь нөлөөлөх боломжтой шүү дээ. Тэр чинь хуулийн байгууллага чинь Монгол улсын ерөнхийлөгчөөс хараат бус байдлаар ажилладаг үстэй. Үгүй ялагч.
Монгол улсын ерөнхийлөгч бас тэдний үйл ажиллагаа хэд зэрэг шударга үнэн зөв явж байгаа бас хяналтаа тавилгүй яах вэ чинь. Тэгж л явж байгаа шүү дээ. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч маань өөрөө бас тэр үед шоронд орхоод төгссөн шүү дээ. Өөрийнх нь нэр дээр хавц тэрэг нээсэн л байсан. Шорондоо очиж хийгээд ардын намын зүгээс. Одоо өнөөдөр тэгээ төрийн ирэх барьсан чи ардын намыг өрөвдөд тийм ажил зохион байгуулахгүй байгаа юм байдгүй дээ. Миний хувьд бол их хохиролтой гомдолтой байдгийг. Үгүй би одоо тэнд байсан хүмүүсийг жоохон тайвшруулад ингэж болохгүй тийм ээ. Ер нь бол сонгуулиу урьдлаа болохадлаа гэж хэлжсэн үнэ. Чулуу авчирсан гэж хүртэл хэлээ үстэй. Тий, тэр бол гүтгэж явахгүй юу? Би тэгээд чулуу авах гал портертэй чулуу түгээд явж явах юм гиндэ тийм ээ. Тэгээд тэнд би чулуу шидсэн нотлогдоогүй шүү дээ. Телевизээр энэ бүх хүн харж байсан. Хамгийн харамсалтай нь хүнийг тэг дайр доромжилж гүжирж гүтгэчгээд өнөөдөр энэ ардын намын нөхдүүд надаас нэгэн ч уулзалт гуйхаг байгаа. Одоо л гоохгүй л дээ. Түрүүний хүүхэн асууж ирсэн л да нэг та бас идэж байгаагүй нэг иймэрхүү. Магадгүй нэг ер нь сонгуул болгонд л өөрөөс чинь асуудаг. Жасраан засгийн газрын үед нэг 20 сая доллар ч гэлээ оруулж ирээлээ гэл хотлоо ирээд тэр компани аваад идээд дууссан гэж. Үнэхээр тийм байсан мөл өнөөдрүүдээ шорон сууж явах хэрэгтэй үстэй. Тэрийг ард түмэнд авсан. За яг хөө тэр одоо айгүй их ярьцیں۔ Тэр марбиныгийн өрзөөлг нь тий өрзөөл аваад нэг 2 3 үйлдвэр барьсан үнэн өгцөн хаацсан тэр бол ардын намынхан таалагдаагүй. Тий ардын намын одоо Батуулдад бол их таалагдаагүй. Батуулд шүү дээ. Тэг хүний хувьд амар атархуу. За тэгээд дандаа ховж ярьж явна. Тэгээд дандаа хүний ардуур хүний гараар могоо барина. Инх хоёрд надад чинь довт муу энэ шүү дээ. Өө тэр жагаа аюултай гал. Одоо энэ Батуулд мөнгө хоригл иднүсгээл тийм босод байсан. За дараагийн зочныг авлаа. Та зурагтын гадууг бүр мөсөн хаачгаад утсаараа асуултаа тавихгүй юу? Таныг сонсож байна. За. Таныг сонсож байна. Та яар. За, уянгийн жиргасан гэдэг үнтэй энэ намрыг битгий. За. Өтөөний газар тариалангийн хөө. Тэгээд одоо энэ газар тариалангийн гарч байгаа үр шимийг Монголд авчраад Монгол одоо нэг яг Монголоос гарсан газар тариалангийн үр шим биш үү? Тэрийг яагаад энэ Монголд нь борлуулахгүй байгаа юм бэ? Гадаадаас Оросоос үрдэрээ оруулж ирээд яагаад байгаа юм бэ? Гэдэг асуудлыг л тавих гэж байна л да. За. Тэгэхээр та өдөөжийн сайд байсан бол юу гэж хэлэх вэ? За би хариулъя. Та асуултанд босноо. Тэгэхээр манад ургаж байгаа ер нь хүнсний бүтээгдэхүүн бол хамгийн байгаль экологийн хамгийн цэвэрхэн бүтээгдэхүүн. Хүний биеинд ээлтэй. За энэ гадаадад ургуулж байгаа тарьж байгаа ихэнх хүнсний бүтээгдэхүүн асар химийн бордоо хэрэглэдэг болсон. За тэр жүжигэл ген фондонд нь өөрчлөлт оруулчихсан байгаа. Ийм бүтээгдэхүүн бол хүний биеинд муу юм аа. Рак өвчнүүдийг үүсгэдэг юм байна гэдгийг эрдэмтэд эмчнэр тогтоочжээ. Гэтэл бид нар энийг оруулаад байна. Энийг манай дарга нар манай энэ төр урьж байгаа намууд хийхгүй байна л да. Импортоор орж иж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр хяналт тавиад Монголд ургаж байгаа бүх бүтээгдэхүүнийг хуулиар хориод оруулахгүй байх гэсэн. За нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал тарианы хувьд. За яг хөө сүүлийн нэг 5 6 жилийн дотор бол газар тариалан овоо жоохон дэмжигдээд сэргэж эхэлж байна. За нөгөө комбайн усчуултын систем гэдэг ингээд сил мэл тавиад энд би сэлэнг явахдаа хардаг л да. Тэгтээ бас хангалтгүй байна л да дэмжлэг бол өшөө дэмжээд өгөх юм бол бид үр тариагаар 100% дотоод хангах бүрэн боломжтой. За мэдээч хэрэг тарианыхаа буудааныхаа сортыг сайжруулах хэрэгтэй. Цавуулдагтай тийм сайн чанарын буудаа сортыг бий болох хэрэгтэй болно. Энд ч бас цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. За гаднаас хэрвээ тариа оруулж ирдэг юм бол тэр одоо энэ жилчил ургац муу авсан бол одоо манай жилийн гурилын хэрэгцээг хангах хүч хэмжээний ургац авч чадаагүй л тэрнээс гарсан зөрөө буудааг бол гурилыг бол бид нар оруулж ирэх хэрэгтэй болно. Тэгвэл тэрийг хэн нэгэн хүн оруулж ирэх бишээ. Тэр тариаланч ассоциацийн одоо газар тариалангийн ассоциац гэж байдаг байлгүй дээ. Тэд нар тэр эрхийн үгүй. Одоо тэд нар 100 тонн буудаа ургуулж тэгтэл манад 200 тонн буудаа хэрэгтэй байж гэж бодъё.
Тэгвэл 100 тонныг оруулж ирэхдээ тэр ассоциацийг дамжуулж оруулж ирдэг байх хэрэгтэй. Яг тэгэхээр тэдний одоо үнийг юм уу тэдний одоо үйлдвэрлэлтэнд нөлөө үзүүлэхгүй тул тэднэрээр дамжуулж оруулж ирж үнийн бодлого барь тэр зөрөөг нь хаадаг байх хэвээр. Тэрнээс хэн нэгэн хөндлөнгийн хүн оруулж ирээд тэрийг бизнес болгоод хямдхан тариа оруулж ирээд үр тариа оруулж ирээд энэ хөөрхий тарилтчдын нэг жоохон тарьсан тариа будааны үнийг унах чаяад нөгөөдөл нь тариагаа хийх газаргүй байдаг. Тэгтэл тариа дутагдж гингээд гаднаас оруулаад ирчихдэг. Одоо хэлийн цаана хяагтад л одоо гайгүй сайн 3600 орчим төгрөг байна. Хэлийн наан ороод ирэхээр 1100 болчиход байна шүү дээ. Төгрөгөөр үү? Би хяагт руу гарч үзээгүй. Та ч одоо хэзээдээ гадаад нэмэт тэнэ явчихсан. Хамгийн хоол нь бараг хяагт л явж байна шүү дээ. За. За дараагийн зочноо авчи. Та шууд утсаар холбогдлоо. За. Таныг сонсож байна. Та шууд утсанд холбогдлоо. За. Та зургатынхаа дууг бүр мөсөн хаачгаад утсаараа ярихгүй юу? Зургатынхаа дууг хаагаад. Энэ côté утсаа намсгаа. Наа яа тэгээд Та үзэгчтэй тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт бүгд найрамдах намын дарга ард түмэндээ буянгийн гэж алдарсан Базар садын жаргалсаагаа оролцож байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг маргааш үдээс өмнө давтан нэвтрүүлэг дуусахад одоо яг 12 минутын хугацаа. Оо энэ минутыг ашиглаад би нэг 2 3 үг хэлээд авъя дөхөө. За тэгэлгүй байна. Санаагаа Би илэрхийлээд. нэг зочигчийг аваад. За таныг сонсож байна. Та асуултаа шууд тавиарай. За. Энэ хөтөнөөс ярьж байна. Ханаас ярьж байна? Хөдөөнөөс ширч. Хөтөнөөс ярьж байна. За. Энэ одоо махны үн өсөхгүй одоо энэ аль ширний үн өсөхгүй одоо хөтөний амьд бас байна. Өөрөөс бас мэдчихэж байгаа. Одоо хөтөний марцчин нэр нь эдэм одоо банкнд тасараа зээл аваад энэ зээл барьж байгаа. За. Тэгээд энэ махны үн жижигэн дээр асар үлдээ байгаа банкн дээр. Энэ цалин хэлбэрээ чэнжүүд тасан гэдэг. Ашиг банкар мөнгө болоод байгаа. Энийг нь одоо бүр бодвол тасан тасаа Аахан жаапна танаас. За. Тэгээд энэ дээр нь манай энэ одоо ихэнх хүмүүс энэ зээл авахна бариад ирж байна. Энэ тал дээр бас юу гэж байна. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол энэ улсуудын ярьж байгаа юм бол хинэ Арслан би түрүүн анх нэвтрүүлгийг ярихад нэг зүйлийг хэлсэн шүү дээ. Би энэ сонгуулаар ийм хийнэ. Энэ улс орноо ингэж өөрчилж ийм хиймээр байна. Энийн хамгийн ихний үг бол юу гэж бодож байна та? Мэдээж ер нь л арт түмний амьдралыг сайжруулах. Шудраг ёс гэж юу? Биш. Тэр бол ерөнхий толгойн шүү дээ. 100 насалцгаая гэдэг чинь арт түмний амьдралыг сайжруулъя гэсэн үг байхгүй юу? Тэр хамгийн тэрэнд хүрэхин тулд юу хэрэгтэй юм бэ гэдэг. Тэр хэрэгтэй би хэлчихье цаг телевизийн цаг хязгаартай байгаа учраас ер нь бол энэ бүх асуулт тавьж байгаа хүмүүс өнөөдөр юу ярьж байна вэ гэхээр хоёлаа нэг юм дүгнэлтий л дээ ярианыхаа эцэст. Хариуцлагын тогтолцоо нэхэд дээ шүү дээ ард юм. Одоо хизээ хариуцлагатай болцгаах вэ? Хизээ гоё хариуцлагатай нийгэм дотор амьдарцгаах вэ? Хизээ гоё хариуцлагатай нийгэм дотор ажил хөдөлмөрч ашиг орлогоо нэмэх вэ? Тэгэхээр тэр ашиг орлогыг нэмнэ гэдэг чинь хариуцлага л байхгүй юу? Хариуцлагатай байж ижил ашиг орлогыг нэмнэ. Одоо өнөөдөр би жишээ манай намын хувьд бол бид нар хөтөлбөр гаргахдаа юу хийж яах вэ гэхээр хүн нэмэн хүртхийг бий болгож байгаа. Хөдөлмөр хийж байгаа хүмүүс одоо жишээлбэл малчин хүний ашиг орлого бол одоо ченжүүдээс илүү баг шүү. 95% баг хэвээр. Ченжүүдийн ашиг бол 0.5% баг хэвээр. Хамаагүй байгаа шүү. Тий. Тэгвэл ченжүүдийн ашиг 60-70% байна шүү дээ. 60-70%. Дундаас нь дээ. Тий, дундаас нь зуучилж байгаа гэд дундаас нь зогтөг ажилтай. Гэтэл нөгөө малчин чинь 30% аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ шудрагуу өнөөдөр бүх улс орнд үйлдвэрлэгч нь илүү их мөнгө авд юм билээ. Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс бол нэг 5% л ашиг авд юм билээ. Манад эсрэгээр үйлчилгээн дээр очихоор л юмны үнийг 3-4 нуглаа хийчихдэг. Ерөөсөө л тэгэхээр энэ юутай холбоотой? Дахиад хариуцлагын тогтолцоо бүх нийгмийн салбар, эдийн засгийн салбарт байхгүй байна. Энийг өгүүлээд байна. Энэ дээр очиод бидний чинь хөгжил, бидний бүх юм зогсчод байна. Одоо ингээд цаашаа явах
гарцгүй болчиход байна шүү дээ. Таны бодлоор хариуцлагын тогтолцоог Монголд бий болохоор нэлээд хэдэн хүн дээлээ нэмэрхүү. За яг би нэг тийм муу юмнаас өнөөдөр иргэдийг сэтгэл санааг нь хордуулмааргүй. Хүн бол аль болохоор муу юмнаас хол байх хэвээр. Зөвхөн хүний гэмт хэрэгт хийцэн хонь шорон давчаад хийхэд бол нэг хэцүү биш баха, амархан баха. Яаж харин гэмт хэрэг үйлдвэрлэхгүй байх вэ? Ямар орчин нөхцөлийг бий болгох вэ? За яг өнөөдөр Арслан гэдэг нэг авилгалчийг авчид хийчи дараачих нь яг бас авчиж. Тэрний дараач бас хийх үү? Ингээд авилгалчтайгаа тэмцэл авч хийсээр угаад энэ амьдралыг дуусгах уу бид нар. Үгүйсэл ерөөсө авилгалчгүй тэр орчныг бүрдүүлэх үү? Тэгээд тэр орчинд хүмүүс элбэг дэлбэг ад жаргалтай сайн сайхан амьдардаг тийм боломжийг бүрдүүлэх үү? Тэгэхээр би энэ дэр хамгийн ихний тэртээ тэргүй авилгалчтай хариуцлага тооцдог эрүүгийн хууль цааз ялууд байж байгаа шүү дээ. Тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юу гэдэг л асуудлыг яриад байна. Дахиад нөгөө хариуцлага чинь Бүгд найрамдах намын зарчим бол одоо аливаа нэг улс оронд том хөрөнгөтөн байж болно гэдгийг зөвшөөрч байгаа тийм ээ. Үгүй манай намын хувьд бол одоо чи мэдэх байхаа нөгөө Чавсангоо нэг гоё кино байдаг ш телевизээр нэг гараал идэг та. Юу гэдэг вэ нэрийг мартчих. Тэрэн дээр нэг гиндангуа, данзангуа намын бүгд төрөл дээр нэг гоё ураа тавьдаг ш. Одоо манай нам бол тийм ээ ард түмний намаа. Бид нар Эргэн баян бол улс баян. Швейцарлуугаа улс мэд бид хөгжих ёстой. Тэр хоёрхан зүйлээр Монгол улсын хөгжлийг тэр үед тэр гиндан данзан бодоо нар чинь хилцсэн байгаа байхгүй. Швейцарлуугаа улс гэдэг маань олон улстай хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж бүх улс оронтой ижил тэгш хөгжиж ижил тэгш харьцаж ийм хөгжилтэй орн болё гэсэн үг. Өмч гэдэг маань Эргэн баян бол гэдэг маань иргэд нь хангалттай орлоготой, хангалттай өмчтэй байх юм бол улс маань өөрөө татвараараа дамжаад хангалттай орлого зарлагтай төр шиг байна гэсэн үг шүү дээ бас. Та барууны арчсан үзэлтэй гэж өөрийгөө боддгоо эсвэл жоохон зүүн талын нийгмийн баримжаатай үзэлтэй гэж одоо ер нь дэлхий дээр баруун зүүн гэж одоогоос дэлхийн 2 дугаар дайны дараа хуваагдлаа л да. Нэг хэсэг нь барууны хөрөнгөтний үзэлтэй, нэг хэсэг нь бол одоо коммунист үзэлтэй, нэг хэсэг нь бол дундуур нь үзэлтэй. Дундуур нь үзэлтэй нь социал демократ намууд нь багхгүй. Гэхдээ өнөөдөр барууны орнууд бол ер нь бол одоо нэг хүн баяжхаас илүү нийтийн өмч рүү шилжиж байна. Одоо ихэнх Америк, Европын том компаниуд ихэнх нь хувьцаат компани болсон. Хин ч очиод тэр хувьцаа хөрөнгөний бирж дээр авдаг болсон. Хин ч очиод ашиг ногдлоо авдаг болсон. За дээр нь ажилгүй ядан хүмүүсээ ажилгүйдлийн тэтгэмж өгч байна. Тийм биз? Ажлаас нь гарсан бол тэтгэмж өгч байна. Тэгэхээр Америкийг одоо капиталист орн гэж хэл. Чиний ч авдаг хүн хэрэгтэй юм байна да. 1000 машин гэдэг авах хүнгүй бол. Тэгэхээр хүссэн өсөөгүй иргэдээ өмчтөө хөрөнгөтэй болох асуудал тавигдчихж байгааз. Энэ юутай холбоотой юм бэхээр барууны үзэл маань зүүн тишгээ л хазаагаад байна. Дэлхийд даяараа илүү нийгмийн баримжаатай нийгмийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлээд байна шүү дээ. Илүү их. Манайд бол харин эсрэгээр яг одоо нэг 100 жилийн өмнөх капитализм руу явах гэж байна л да. Одоо чинь хардаа Арслан өнөөдөр эмнэлэг байж байна. Үндсэн хуулийн заахтаа Монгол иргэн болгон үнэгүй эмчлүүлэх ёстой гэж заачаад байж байгаа. Одоо өнөөдөр юу болж байна? Эмнэлэгт очиод үзүүлдэ та нэг мөнгөгүй л үзэх эмч үйлчлэг сестра байна уу тэнд? Байхгүй. За. Тэгтэл одоо эмчнэр юу болж байна гэсэн чинь 25 жил ерөөсө 2-300 мянган төгрөгийн цалин авч өдөр шөнөгүй хүний эрүүл мэндийн төлөө тэмцэж ажиллажээ хөрхий. Хүүхдүүд нь том болж байна, аач хуч нь том болж байна. Амьдрал нь ядуугийн ядуу. Тэгтэл зах дээр нэг change 10-20 сая төгрөг тоолоо зогсож шít. Эмчийн хизээч гартаа барьж үзээгүй мөнгийг. Тэгтэл тэр хүн эмч болохын тулд хичнээн их боловсрол эзэмсэн байна. Дараа нь тэр хүн эмчийнхээ ажлыг хийхэд хичнээн их хувийнхаа амьдралыг хохироож хайсан байна. Тэгээ яг 300 мянган төгрөгөөр эмчийн ажил нэг алдаа шууд явна. Тий. Тэгтэл change бол тэнд 20-30 сая хийгээд байдаг. Амтны юм зуучлал тунд нь монголчууд тэгтэл найдах уу, Оростой жоохон найдах уу? Энэ би нэг юм ойлгохгүй. Энэ та чи ингээд өөрөө энэ нэвтрүүлгийг өөрөө удирдаад, өөрөө яриад, өөрөө асуулт тавиад, өөрөө хариулаад дуусчихдээ мөн үү? Тийм биш бол миний цагаас бидний хомсол. Тэгээ би танд нэг юм хэлэх гэсэн. Тийм учраас энэ эмчнэр одоо аргаа ороод төр засаг нь энэ асуудлыг шийдэхгүй асар олон жил явсан учраас эмчнэр одоо
хувийнхаа эмнэлгүүдийг байгуулад эхэлчихлээ. Тэр хувийн эмнэлэг дээр яах вэ гэхээр шууд мөнгөө барьж л очиж эмчлүүл. Арчсан зарчим. Тэгээд энэ иргэд очиж эмчлүүл чадах болов? Чи юу гэж бодож байна? Мөнгөгүй хүмүүс өнгөрөөлтэй тэгээд. Өнгөрөө тийм ээ. Тэгвэл ихэнх манай том эмнэлгийн нэр цуутай мундаг сайхан мундаг эмчнэр маань амьдралын ирэхээр хүссэн өсөөгүй амьдралаа одоо хувийнхаа эмнэлгийг байгуулаа явуулчлаа. Одоо энэ эмнэлгүүд эмчгүй сувлагчгүй болж байна. Баахгүй. Тэгэхээр бүгд найрамдах нам байсан бол эмнэлгүүдийг бүгдийг олон нийтийн байгууллага өгөөд эмч нарт нь өгнө шууд аж ахуйн тооцоонд оруулаад. Харин иргэн болгон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал заавал төлдөг хууль зүйн тогтолцоотой болох хэрэгтэй байна. Тэгээд дээр нь олон одоо хүүхдэд айл өрхвөл аав нь юм уу ээж нь аль нэг нь даатгуулсан бахад тэр айл өрхийн бүх хүн тэр нэг хүнийхээ даатгалаар үнгүй эмчлүүлдэг байх ёстой. Тэгээд нөгөө хөрөнгөтнүүд ч айгүй айхтар. Энэ 100 жилийн хугацаанд дотор одоо хамгийн сайн энэрэнгүүдийн тогтолцоо олсон юм байна л дээ. Энэ бол даатгалын систем. Жишээ нь одоо та бид Барууны даатгалын систем дампуураад эхэлсэн шүү дээ. Гайг бах уу? Тэр бол яг Тэрнээс нэг сүүлчийн асуулт асууж. Би энийг яриад дуусгачих. Үгүй. Энийг яриад дуусгахгүй л энэ яриа биш болчихно. Нэвтрүүлгийн хугацаа дуусах гэдэг. Далай ламны ингэж. За яг хоо жоохон сунгахгүй да. Далай ламны ингэж хэлсэн юм а сая. Миний сүүлчийн асуулт. Хүний шунал хязгааргүй. Харин энэ дэлхийн нөөц хязгаартай гэж. Өөрөөр хэлбэл энэ таны одоо зөвшөөрөөд гэдэг юм уу, магадгүй мөрөөдөд байгаа одоо тэр арчсан зарчим гэдэг юм уу, энэ зарчим маань чадж байгаа нь хагартлаа баяжаа, чадахгүй нь баг хохно гэдээ орхиччихэд байгаа. Энэ байдал яваандаа явсаар байтал нэг хэсэг нь хагран баян болчлоо, нэг хэсэг нь үгээгүй ядуу болоод байна. Энэ бол зөвхөн нэг улс орон дотор харагдаж байгаа үйл явц биш, дэлхийд даяар байдал ийм болж байна. Африкийн орнууд маш ядуу орнууд ч байна, харьцангуй баянч байна. Маш баян баруун Европын орнуудад дайн дажин үүсэх гээд байна. Энэ нийгэм дотор юу болж байна гэхээр нөгөө олон хулсан ядуусан хамгаалж чадахгүй бол цөөнх болсон тань шиг мөнгөтэй хүнийг бас хамгаалж чадахгүй болох гэдэг Монголын нийгэм яах вэ бид гэсэн сүүлчийн асуулт тань тавья. Тэгэхээр үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт бүгд найрамдах намын дарга Базар садын жаргал сайхан оролцож байна. Улсын хурлын гишүүн асан үйлдвэр худалдааны яамны сайд байсан. Ард түмний дунд буянгийн жаргал сайхан гэж алдарсан энэ хүн өнөөдөр оролцож байна. Бид бол маш сайн найзууд. 90 онд хүртэл ганц удагт 14 хоног хамтлаг байж ялаа янз бүрийн асуудлаас болоод бид ямар ч байсан нэвтрүүлэг дээр би ч янз бүрийн асуудал биш үү? Би чи улс төрөөс бол орсон. Та харин юу игээд орсон? Бас л тэрхүү юм. Бас нэг хүн мөн зохиод орсон юм биш үү? Тэгэхээр энэ нэвтрүүлэг маргааш 11 цагийн үед байна. 10 цаг өнгөрөөд давтагдана. Ингээд би сүүлчийн за найруулагчаа хэдэн минут өгөхөөр хугацаа байна. Надад хэлээрэй. Би сүүлчийн хугацааг хэдэн минут гинэ? За сүүлчийн 5 минутын хугацаа уу бид цагаа 5 минутаар сонгочлаа. Ингээд сүүлчийн 5 минутыг танд өглөө та шууд та өөрөө асуулт тавиад тэрэндээ тайлбар тавиад ингээд хамаг цагийн минь аваалчих юм л да. За. Тэгэхээр юм байна л да. Үгүй. Энэ нийгэм дотор ч бас нэг шударга ёс гэж байх хэвээр. Үнэхээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр тийм ээ. Үнэхээр өөрөө нийгэм дотор өөрийнхөө хүч хөдөлмөрөөр нийгмийн баялаг бүтээж байгаа нэг хэсэг байна. Нэг хэсэг нь намын нэрээр дарга болонгуудлаа энэ улсын өмч хөрөнгө нь одоо хум суруугаа дүрж байна. Энийг бол ялга салах ёстой. За энэ улсууд байж болохгүй. Үнэхээр хөдөлмөрөөр биеийн хөдөлмөр, оюун ухааны хөдөлмөрөөр хөрөнгөтэй болж байгаа хүнийг бол манай нам жишээ нь бол 1000 дахин дэмжих болно. 1000 дахин. Тэ. Монголцууд сүүлийн одоо Чингис хаанаас хойш сүүлийн 400-500 жил үгээгүй ядуу явж ирлээ шүү дээ. Одоо тэгвэл жоохон юмтай боллоо л дээ. Одоо жишээлбэл 1000 малчин гэж 2-3 мянган малтай хүнийг та жигтэйхэн баяжцсан одоо малыг аваад ядуу хүнд тараагаад өччих гэж уриалах гэдэг шүү дээ. Бид бол энийг зөвшөөрөхгүй. Энэ байж болохгүй зүйлээ. Харин шударгаар хөдөлмөр хийгээд хөрөнгө мөнгө хөрөмтлүүлж байгаа хүмүүсийг дэмжинэ. Харин тэр ядраад байгаа ядуу гэдэг хэсгийг бол тэр хүмүүсийг яаж ажил хөдөлмөртэй болгож өөрийнх нь чадхаар нь өөдөн татах вэ гэдэг асуудлыг бид илүү их тавих болно. За мэдээч хэрэг өнчөөрөөсөн хүүхдүүд байна, олон хүүхдтэй эмэгтэйчүүд байна. Тэднийг бол яхахгүй төр ивэлд авч тэднийг
одоо төрийн ивэ дээрээ тэтгэд дэмжиж бас тодорхой хугацаанд хүүхдүүдийн өсч торинт нь авч явах нь бол та бидний үүрэг. Харин одоо жишээ нь бол ингээд өнөөдөр нэг юм байна л да. Жишээлбэл манай бүгд найрамдах нам төр барилаа гэж бодоход бол одоо мал бол нэлээ өсчихжээ. За хөдөө энэ хот руу нүгэд ирсэн асар олон иргэд байна. Ажилгүй, орлогогүй, маш хүнд амьдралтай. Тэгвэл тэр иргэдэд бид нэр хөдөө орон нутгад буцаж очиод амьдрах боломжийг олгоно. Яаж олох вэ гэхээр нэг 500 шиг мал төрөөс ирэх гэж. За маа. Та энэ 500 малыг аваад тэ төлийг нь бол та авна шүү. Тийм үү? Төрөөс тийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад тэр малчтаас нь тэр илүүдэд байгаа малыг худалдаж аваад ингээд төрөөс нь цааш нь дамжуулъя л да. Ийм хувилбар байж болох уу? Байж болно. За үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэр одоо жишээ нь би нэг 2 үйлдвэр өдөр шөнөгүй л ажилласан л да. Уг нь бол хүн харсан бол өдөр шөнөгүй ажиллаж иж барьж байгуулсан одоо ч ажилластай байгаа. Гэтэл энэ үйлдвэрд миний үйлдвэрд өнөөдөр 2000 хүн ажиллах боломжтой. Би өшөөш ажлын оронтой нэмэх надад боломж байж идэг. Гэтэл тийм боломжийг олохгүй шүү дээ. Одоо жишээ нь тэр үнэн хүн ярьжсэн хүнсний ногоо тараа зарах газар алгаа гэж. Яагаад? Тэгвэл энэ урд хэлээр орж иж байгаа хүнсний ногоогоо хуулиар хорилдог. Хүнсний аюулгүй байдалд нийцэхгүй байна гэдэг шаардлагын дор энийг хаахад ятын тал хэлэх үг байхгүй. За жишээ нь арь шир үс ноосны үн буугаад байна. Жагаа минь одоо яах вэ гэдэг асуудал тавьд байна. Аргагүй шүү дээ. Ядаж энэ малын гарч байгаа түүхий идэх 50%-аар нь бид нар эцсийн одоо дэлхийн стандарт нийцэх бүтээгдэхүүн хийх юм бол нөгөө арьсны чинь үн 2 худалдаа авахчтай болж эхэлнэ. Нэг дотоодын үйлдвэрлэгч, нөгөөх нь хятадын үйлдвэрлэгч. Бид нар өрсөлдөн, эдгэрч өрсөлдөн. Тэгжээж энэ малчтын тэр арьс үснэ осны чинь үн өснөд. За өнөөдөр муу хэлдэг лууд ханстай нэг хэдхэн ноолуурын 5-6 үйлдвэр байна л да. Бид нар ноолуур авах билж. Ерөөс огт ноолуур авах ойлоод үйлдвэрээ зараад хаачаа. За тэгвэл ноолуурыг хэн худалдаж авах вэ гэдэг асуудал гарч ирж байна да. Тэгэхээр нөгөө хятадууд ч аавна. Хятадууд өндөр үнээр авах болов? Бүгдээрээ өгсчгээд бүгдээрээ өгсөд нэг л үгээр авна гэсэн үг шүү дээ. Нэг л үнээр. Өнөөдөр 70,000 төгрөг ноолуурыг хэн тийм үнэтэй болгож байгаа. Би бөгөөд одоо надтай хамт ажилладаг энэ салбарт ажилладаг аж ахуй нэгжүүд ноолуурын үнийг өсгөж байгаа аахгүй. Нөгөө малчдаа ноолуурын үнийг нөгөө хятадтай өрсөлдөж авснараа ноолуурын үнийг өсгöd байна шүү дээ. Бид нарыг байхгүй болох гэж хятадууд маш их мөрөөдөд байна. Ерөөсөө энэ ноолуурын үйлдвэрүүдийг байхгүй болгох гэж. Тийм учраас бид үндэснийхээ үйлдвэрлэлийг л хөгжүүлж чадсан нөхцөлд тэр малчтын түүхий өсөх юм үнэ. Хэрвээ бид нар байхгүй болчод малчтын түүхий бүр үн цэнэгүй болно. Би бол тэгж бодож байна. Жишээ нь Оросын холбооны улс гэдээ байж байна тийм ээ. Тэгвэл Оросын холбооны улс сая гаруй хүнтэй цэрэг айрамтай. Хасаг 45 градусын хүйтэнтэй газар шүү дээ. Тэнд дулаан хувцас хэрэгтэй юу? Хэрэгтэй байна. Нэхий дээл хэрэгтэй байна уу? Хэрэгтэй байна. Дулаан цамц хэрэгтэй байна уу? Хэрэгтэй байна. Тэрийгээ тэд нар хаанаас авч ийнэхээр манахаас болчоод Туркээс хятадаас авдаг болсон тул асуудал байгаа аахгүй. За тэгээд Арслангаа танд танай телевизийн нөхдөд бас баярлснаа илэрхийлэхээс ягаад тэгэхээр бас надад сонгуулийн өмнө ийм боломж олдож байгаа. Мэдээ сонгуулиар та нар чинь үнэ нэмэд олдгоо болчих шүү дээ. Цаг байхгүй гэд үнэ хөрөгдөд. Би ийм телевизийн эзэн болцсон бол сайхал байна. Та хөө цаг байвал үгүй. Тийм үү. Тэгээд би энэ ингэж бодох юм Арслан. Ер нь бол танай телевиз дээр нэг юм байна л да. Энэ уцаар ингэж ярих хэцүү юм байна. Нэг тийм төхөөрөмж үүд юм байна. Зүгээр мессеж бичдэг. Тэгээд тэр доогуур гарч идэг. Ард түмэн асууж байгаа юм. Тий. Гүйгүй харин тэгээд хүн чинь гар утастай болчихсон шүү дээ. Асуух юм гар утасаар мессежээр яваад бол та хоёр дээр тасрахгүй л яриад байна гэсэн үг. Энэгээр ярихаар айгүй тийм удаан бахаа байхгүй. Төгшөөдтэй. Энэ мессеж оруулдаг юм ин олоод мэдчих. Би тэрийг аваад өгчээ. Ойлголоо. За баярлалаа. Хэцүү юм биш бах. Тэгээд дараа бол бүр өдөр шөнөгүй ярилцъя бай. Энэ улс орны асуудлыг үүштэй нэг цаг ярина гэж бол хизээч байхгүй зүйл байхгүй. Та 40 минутын яриад нэг цаг ярихад би 20-30 минутын л ярьж штэ. Асуудал эндээ биш. Би 20 минутын дотор улс орны хөгжлийн тухай энэ нийгэмд болохгүй байгаа юмыг яаж хийдгийн тухай би 20 минутын дотор ярьж
чадахгүй. Би тийм хурдан ярьж чадахгүй шүү дээ. Хүнд ойлгомжтой хүнд бол маш нухацтай энэ асуудлуудыг ярих хэрэгтэй юм билээ. Тэгээд ер нь 24 цаг ярилцав гэдэг нэг атайхан газар нэвтрүүлэг хийгээд үзээч. болж байна. Энэ нэг сайхан халуун савтаа цай тавьж байгаа энэ нэг хэсэг нь тийм ээ өөр бодолтой. Нэг хэсэг нь одоо манай намынхан, нэг хэсэг нь ардын намынхан, нэг хэсэг нь одоо та. Тэгээ бид хоорондоо ном хэлцээ. Тэд дээр ирэхгүй л дээ тэр бол ойлгомжтой. Миний хувьд 24 цагийн турш Монголын төгөнд юу гэдэг анх удаа тийм нэвтрүүлгээд болохгүй зүйл байхгүй чадна. Гэхдээ бүр ингээд нээр нь тийм шүү. Нээрэнд энэ ийм байх ёстой гэж ойлголт нь ярилцмаар байгаа байхгүй. Тэгээд ярилцж байгаа шийдээ. Та бид тэр нэг юм байна шүү дээ. Сая иргэд одоо яах вэ энэ хариуцлагагүй хүмүүсээс салъя. Ерөөсөө өнөөдрийн асуулт тавьсан хүмүүс ганцхан дэмиг нэхэд байна. Хариуцлага бас дахин хариуцлага тийм үү. Гэтэл энэ хариуцлагыг яагаад шийдэж болохгүй нэхэр манай иргэд сонгогчд өөрсдөө хариуцлагатай байж чадчихэв үү? Ирэхээ бол нэг хагас туу мэдээд байдаг. Үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад сонгуульд очиж шударгаар сонгуул авахгүй байгаа юм бэ? Насан туршид бүгдээр очих хэрэгтэй шүү дээ. Ингэх юм бол энэ даврагст энэ төрийг муухай олгоод байгаа нөхдүүд ингэж даврахгүй байсан л байхгүй. Бид ард түмтэйгээ хамтарч байгаа энэ даврагстыг цэвэрлэх нэг сайхан өдөр ирнэ гэж итгэж байна. Ингээ үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг дууслаа. Энэ нэвтрүүлэг маргааш үдээс өмнө давтагдана. Маргааш оройн 20 цагаас 21 цаг 30 минутын хооронд та бүгд дараагийн зочныг хүлээн аваарай. Баярлалаа. За баярлалаа.